За би нөгөө нэг анх сургалтанд ороод community-д анх хэлсэж орсон шүү дээ 10 сард. Жилийн өмнө. Тэгээд манифестийн талаар ингээ нэг жижиг сажиг мэдээлэлүүд цуглуулаад байсан. Аха. Тэгээд манифестийн анхны ойлголт ингээд авчаад эрэл хайгуул яагаад байсан байхгүй юу? За. Тэгж багшийн хичээл дээр ингээд орцсон. Багшийн нөгөө манифестийн тухай сонсоод тэгээл ороод багшиг яаж Facebook-ээс олоод хайгаад ороод орсоо тий? Би өөрөө хайлт юус хийгээгүй. Надаар зүгээр эрэлсэд нь гарч ирсэн юм. Ямар тийм танихгүй нэг шатан залуу ингээд нөгөө манифестийн тухай яриадсан байхгүй юу? Аха. Би нөгөө манифест сонирхдаг хүнд чинь тэр чинь их содон сонсогдно үстэй. Тийш. Тэгэнгүүт нь энэ нөхөр юу яриад ийн? За жоохон залуу хол нөхөр байна. 27-8-тай нөхөр юм шиг байна. Энэ нөхөр овоо гадаа дээр яваад олон материал цуглуулсан болов гэж бодоод. Аха. Нэрэлсийг үздэг боллоо, дагдаг боллоо. За. За тэгсэн чинь нэг 5 хоногийн сургалт зарлагдаж байна. Аха. Та ороод үзээрэй гэдэг нэг. Би 5 хоног интернет хийхгүйгээд. Аха. Огт тийм сургалт муулахгүй би 5 өдрөл хийнэ гэд. Тэгэхээр нь би за тэгвэл тэр 5 хоногоос авах юм байл авчий гэд. Сургалтанд нь бүртгүүлсэн юм. Багш шүн шаатчихэд. За. Эрээсүүд нь айгүй наадаад байсан байхгүй чихэнд. Аха. Тэгээд багшийг дагаад багшийн 5 хоногт суухын тулд би анх хэлсэн байхгүй юу? Тэгээд 5 хоногийнхаа сургалтыг авсан чинь болж ийна. Миний ингээд мэдээ нөгөө цуглуулад байсан мэдээллүүдийг базаж хэлээдсэн байхгүй. Аха. Базаад тэгээ ойлгомжтой болгоод тэгээ манифест гэхэрчний сонжирсан олон хүний мэдээлэл авдаг шүү дээ. Одоо нэг Монголынч тэр гадаадынч тэр болгоод явцдаг шүү дээ. Тэгээ хоорондоо зарим зөрүүтэй байгаад байдаг. Манайхан ч айгүй сони юмыг айгүй сонин ойлгоцоор авдсан билээ шүү дээ. Нийт хэдийн мэтэр. Аха. Ерөөсөө нэг ид хэдийн юм давхар хүлээж авдсан монголчууд. Харин тийм. Ямиг нөгөө ясны хөдөлмөрлөжээ суулгана гэдэг юм мэддэггүй. Тэгээд ясмахаараа мэдэрч ээж булчин шуурмас махан биеийн дээр нөгөө ачаал авч иж суралцсна гэж мэддэггүй. Зөвхөн нөгөө ингээл нүдэ аниал нээгээд залбирал босоход мөнгө бэлэн болно, баялаг бэлэн болно гэсэн ойлголтоор монголчууд авдаг юм байна. Дэндүү нөгөө мохор шүшгийг талбар. Ямарч үйлдэл гарахгүй бүр зүгээр залбиргууд хэлэх гэдэг. Тийм үйлдэл гарахгүй амар одоо хэлбэр аргаар баяжих, хөлжих тэр тал руугаа амар ингээд хэлбиц урсууд юм монголчууд. Тэгээ одоо нэг юм ингээ бурхан шиг шүтжээвэл тэрнийх нь хариу нь биднэрт ирнэ гэдэг ойлголттой. Бид нар өөртөө юу хийж ямар үр тарсны хариуд бид нар ургацсан авах вэ гэдгийг мэдэрхэ байцсан усуд юм. Зүгээр нөгөө аргагүй бах нөгөө коммунистийн нөгөө нийгэмдэр ингээд байсан нөгөө бэлэнчлэг сэтгэлгээний бидраас салаагүй байт юм. Бид нар ч одоо нөгөө эрлиз үз шүү дээ. Капитализм, коммунизм гэдэг хоёр юм нийгмээс нөгөө эрлизсэн нөхдүүд байхгүй үзэл санаанд нь суудсан. За тэгээд ингээд багшийн хичээлийг үзчихээ. За одоо ингээд би бол жигдэрчлээ алах юм байна. Би ер нь юмээ бариад авчлаа гэж миний хувьд бол бодсон заяа. За. Тэгээ хичээлээ үзээд манчестаа хийгээд манчестен дээр улаараад багшийн шар ус басна гэдэг дээр бүр улаараад нааш чашаа олоод нөгөөдгөө үзэж хараад бүр даймжирлаа. За. За тэгсэн чадхам шиг ингээл нөгөө бүх долгион үйлдэлэн барьж авах гэдсэн чинь ерөөсөө нөгөө үйлдэл дээр зам дээр гарахгүй байгаа байхгүй юу? Нөгөө нисэг онгоцоор ярих юм бол мань хүн ямар ч бэлтгэлгүй, эмх замбраагүй, төлөвлөгөөгүй нисгээд нь шүү дээ. Тэгэл нэг хөөрч үзэл буцаж зам дээр буугаад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ байж идэл би уналтанд орсон. Нөгөө манифестандаа автаад тэндээсээ маш өндөр хүлээлт авсан байхгүй юу? Одоо энэ манифест ингээд биелчин болчин энэ манифестыг бол би ингээ хүлээгээ манифест л надад үйлчлэн гэдэг байдлаар ингээд маш том хүлээлт авцсан байсан. Тэгээ уналтанд орсон. Тэгээ уналтанд манифест биелэхгүй болонгот уналтанд орсон байна тий? Тий, манифест нь одоо биелчин гэдэг хий хоосон хүлээлтийг өөртөө бий болгосон гэсэн үг. Тэр манифест биелэхгүй бол миний нөгөө үйлдэлийн давтамж дээр яаж ажиллаж байгаа чинь л нөлөөлнө шүү дээ. Гэтэл нөгөө нэг биелэн гэж хүлээлт хүлээсэн байхгүй. Хамгийн онцгүй нь одоо ингээд биелждэг гэдэг нөгөө ич хэдийн юм хүлээдэг монголчуудын нэг нь бий байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ мань хүн биелэн гэд хүлээлт хүлээсэн. Тодорхой цаг хугацаа гэж зааж байгаа шүү дээ. Манифестэн дээр гол дүрм нь.
Тэр тодорхойлсон цаг хугацаанд ингээд тулаад ингээд бүр өнгөрцөн чинь нөгөө манифест нь байхгүй. Нөгөө хөдөлмөрсөн хууль хөдөлмөр хаана байгаа юм бэ? Миний нөгөө хичээсэн юм хаана байгаа юм бэ? Нөгөө сургалт мургалт community гэж бурхан нөгөө бурхны төлөвлөгөөнд орсон юм шиг байсан юм чи хаана байгаа юм бэ? Өөрөөсөө асууж эхэлж байгаа байхгүй. Юу вэ нөгөө үлгэрт итгээд нөгөө гэрээсээ гараа явцсан хүүхүчийг маш том уналтанд орж байгаа байхгүй. Эн чи үлгэр байсан юм биш үү? Дамаг байсан биш үү гэдэг шиг юм болсон. Тэгээд уналтанд ороод явж байхдаа би нөгөө хайт тайсан. Яасан? Хайт. Одоо өөртөө зориулж хайлт хайжин гэсэн үг. За. Одоо яагаад ийм байдал дээр орвоо? Мантистик хүмүүс дэлхийн одоо хүмүүс хэрэглээд ингээд нөгөө болгоо болцсон учраас нийтэд тараагаад байна штэ. Одоо дэлхийн тал энэ хүн төрөлхтний тал хувь нь энэ мантист гэдэг юм одоо баталсан тийм болцсон учраас сургалт мэдээллүүд ингээ явагдаж байна. Тэгвэл би яагаад чадахгүй байсан юм бэ? Юун дээрс болсон юм бэ гэдэг дээр нөгөө нэг асуулт гарч ирсэн. Гэтэл бид нар ийм байна. Дата хомсорт байгаа буруу кодуудаа бид нар нөгөө буруугаар нь авч яваа тэгээд исэн. Гэсэн үг. Нөгөө муу мэдээллүүдээ. Одоо бидний дотор байдаг эмх замбраагүй байдлыг бид нар цэгцлээгүй байсан. Тэгээ онгоцоор нөгөө буцаад онгоцныхаа кейс рүү орох юм бол нөгөө онгоцоор ирэх юм бол би банкаа дүүргээгүй, доторх хэмээ цэгцэлж хэрэгтэй хэрэггүй ачаагаа гаргаж хаяагүй, жингээ тааруулаагүй. Тийм. Тэгээд дээрэс нь одоо системийнхээ алдаа оноо нөгөө цахилгааны маск заас тэр юм өмнөдөө янзлаагүй байна гэсэн үг. Одоо цахилгааны маск гэх юм бол яг сэтгэл зүйн докторгүй байдал, гомдол цөхрөл, бустай одоо нөгөө харилцдаг харилцаан дээрээ бусдыг нөгөө шүү дүгнэх юм уу те. Тэр байдал мэдлээ ерөөсөй засаагүй. Тэр чигээрээ эмх замбраагүй ингээд заваан гэртээ байж ижил шин тавилга аваад шин тавилга авна гэж хүсэж байгаатай ялгаагүй байж байгаа байхгүй юу? Онгоцоо засааг байж нисгээл яриадсан байна тий. Онгоцоо засварлаж одоо бүх юм нислэгд бэлдээгүй байж ижил нисэн гэдэг байдал дээр хүлээлт үүсгэсэн байгаа байхгүй юу? Тийм бэлтгэлгүйгээр тэгэхээр бид нар ерөөсөн дотоод мөн чанарынхаа сул талтай эхэлж ажиллах хэрэгтэй юм байна. Маш сайн ажиллах хэрэгтэй, цэвэрлэх хэрэгтэй, цэгцлэх ёстой, цэвэр орчинтой, цэвэр байдал руу бид нар манифестыг хийхэд одоо хамгийн зөв алхам. Тэгэхгүйгээр хит манифест гэдэг туушраад өөрсөндөө маш өндөр хүлээлт аваад энэ хүмүүс шантарч ундаг юм магадлал одоо байгаад байгаа байхгүй юу? Тэрийг л би олж авсан л гэж байгаа. Одоо энэ завсарласан хугацаанд комьюнитигаас завсарлаад одоо нэг одоо энэ чинь баалгаас хойш би бараг хагас жил завсарласан байгаа байхгүй юу? Баал явж ирээд 1 сар сургалтандаа байсан. Тэгээд сая би ингээд одоо 8 сард ирсэн гэдэг чинь 6-аас 7 сар би комьюнитигаас завсарласан, сургалтандаа суугаагүй, хичээлээ сонсоогүй байна. Тэгээд энэ 6-7 сарын хувьд нөгөө нэг уналтуудтайгаа ажилласан, сул талуудтайгаа ажилласан. Тэгээд дотоод хүүхдийн хувиргалдаа маш сайн хийж авахгүй бол дотоод хүүхэд одоо сэтгэлзэн эмх замбраагүй байдалд байж ах юм бол мантист гэдэг юм бидрийг барьж авахгүй. Хичээлээ хугацаанд. Тийм. Сарын хугацаанд хамгийн чухал юм ойлгосон байна шүү дээ. Тийм. Тэгж ойлгож авахгүй бол бид нар ингээд өөртөө аягүй хүчинтдэг юм байлээ. Болгоно. Мэдж байгаа. Хичээл уншсан юм чи яаж хийж байгаа болно. Одоо энэ шинэ хүмүүсийг харахад яг л тийм байгаа. Дотоодын эмх замбраагүй байдал нь хിവэр ирнэ хөөрлөр ингээд нөгөө өстө нөгөө юутэйгээ нөгөө нэг уулын дэшийн нөгөө нэг юу яа. Ямар тэр хайрхны нөгөө нэрийг ч мэдэхгүй гэдэг шиг л нөгөө дээш мац чинь. Тэгэл тэн дээр юу байгааг ч мэдэхгүй мац чинь. Тэгээ матж жагаад очиод нөгөө доошо ориглоосаа нөгөө хүрээгүй арай хүрэг байж байгаа өнгөрдөхөөрөө би ястай хэцүү юм руу орчихжээ гэдэг байдлаар уналт үүснэ. Тэгээ энэ уналтыг кодлыг олон гаргадаг шүү сонсоод байхад. Тий, хүмүүс ер нь тэр уналтаа бас ялгаж салгаж ойлгохгүй байгаа. Зарим нь бол одоо шат дэмий юмд ороод би баахан мөнгө өрчлээ л гэж бодно. Гэтэл бид нар ерөөсөө өөртөө дотоод руу өнгөдгөө хүн болол энэ манифест болон 70 тухамсрыг 1000 судлаад нөгөө нэг ямар ч тийм үр дүн гарахгүй. Дотоод руугаа өнгөж дотор байгаа биегээ
нэг хүмүүсүн олж хинбэ гэдгийг таньсны дараа бид нар манифест донтож болно. Гэхдээ таниад ирэхээр бид нар юу аадыг? Нөө манифест руу улаархаа байчихдээ. Хитрхий чиглэж манифестыг барьж авах болчихдгийг. Яг ингээд цэвэрлэгдсэн юм дотор дал тухамсараас өөрөө тэр ингээд орох хэвээр манифестууд нь өөрөө урсаад ороод ирдэг. Наад чинь хэлсэн чи яг надад тохиолдсон юм бас яг санаанд орлоо шүү. Тий. Бид нар дотооддоо тэгцэлчээр цаанаасаа нөгөө бидэрт өгөгдөх ёстой өгөгдлүүд нь өөрөө ингээд ороод ирдэг. Каванти хуулиараа. Тийм яг хийгдэм байна. Тий. Бид нар дан ганц таталцлын хуулийг ашиглаад байгаа биш байхгүй юу? Бид нар дээр хавсарч каванти хууль байх хэрэгтэй. Бид нар дээр тэрхүү гэрээ байгуулчихад ирсэн хүмүүс байхгүй юу? Тэгээ гэрээгээ зөрчөөд бид нар ингээд нөгөө назгаараад байж итэл бид нар дээр нөгөө гэрээний нөгөө нэмэлт нөгөө нэг хоргуулууд оногдоод идэг. Угаасаа бид нар гэрээ жоохон тодорхой юм гэж. Гэрээний тухай юу? Одоо үеийн үртэй холбож яриа. Нэг хүмүүс монголчууд энэ гүм үеийн үртэй хүн шүү. Ингээд заваа байгаад идэг гэдэг нэг яриа байдаг да монголчуудын дунд. Бид нар өмнөх насан дээр ч юм уу одоо ертөнцийн хуулиар ярих юм бол бид нар нэг юм сүнс ингээд нөгөө нэг дамжаад яваад байгаа шүү дээ. Дамжиж явах явцдаа бид нар урд өмнө нь суралцаагүй зүйлээ дахин суралцна гэдэг байдлаар нөгөө сөүл дээр гардаг шиг өмнө насандаа суралцаагүй юмыг дахиад нөгөө бидний семестрт орж ирж дээ дараагийн насан дээр. Эндээсээ суралцчаад чи чадвараа нэг төвшин ахиулаарайгаа бидрийг дэлхэр үлгэж байгаа байхгүй юу? Тэнгүүд бид нар тэнд төлөөлж байгаа шүү дээ. Тэгнэ. Наа чадвараа чинь би суралцчаад ирнэ. Тэр сэдвийг авъя. Хэдэг байдлаар бид нар гэрээ хийж байгаа байхгүй юу? Тэ? Жишээлбэл хайр дурлалын сэдв, жишээлбэл эд байлгийн сэдв, жишээлбэл хүн хайрлах энергийн сэдв. Дахиад өөрчлөх юм бол одоо юу байдیں те? Боловсрал одоо нийгмийн байдал дээр хангалттай байх ч юм уу, эсвэл өөрийгөө олох ч юм уу, өөр дээрээ ажиллах ч юм уу, эсвэл бусдыг одоо чиглүүлэх юм уу? Тэгэхээр ямар гэрээтэй ирсэн яаж мэдэх вэ? Өнгөрсөн амьдралаа би бол бяцлаглаараа тодорхойсон гэж боддог өөрөө гэрээг. Одоо нөгөө энэ нэг үеийн үрээ салахгүй байгаа. Одоо эргээд үеийн үр рүү орё заяа. Нэг ингээд нэг жишээлбэл одоо нэг юу гэж бодъё. Архины асуудал, архины донтолтыг дийлэхгүй байгаа нэг хүн байна, тийм үү? 10 хэдэн жил угаал асуудал дээр яваал. Өөрөө болохоор дотоодоос ингээд энэ асуудлаа салмаар байна гэж боддог тий. Тэгсэн хэрнээ ерөөсөн гарч чаддгүй. Донтсон тий. Донтсон. Гэтэл бид нар энд илгээдэгтэй гэрээн дээрээ тэр архины өмнөх насандаа маш их архины асуудлыг хайхрамжгүй хандж байсан бол энэ насан дээр би архины асуудлыг бүр цогцоор нь шийдээд дахиж энэ сүнсний мэдээлэл дээр тэр архины асуудлыг байхгүй болгож ирнэ гэж гэрээ байгуулсан гэж бодъё. Тийм нөхцөлийг гэрээндээ тусгасан гэж бодъё. Тэгээд тэр нь хугацаатай гэж бодъё. Тэ? Амьдралынхаа тэдэс тэдийн мөчлийн хувьд нь би энэ архины асуудлыг хугацаанд нь би шийднэ гэд ирдсэн байж болно. Гэтэл бид нар нөгөө хугацаагаа ч анзаарахгүй, гэрээнийхээ ингээд нөгөө нөхцөлийг ч анзаарахгүй бид нар хэнэггүйтэй амьдрын штэ. Тэгээд амьдрч идэл тэр чинь нөгөө зуураад байна араас. Тийм асуудлаа яг яаж шийдэх гэж байна? Яг ямар байдлаар шийдэх гэж байна гэдэг дээр бид нар амьдрал харуулдаг. Тэр өгдлийг бидраас салгадаггүй. Яаж ламбуу ямар ч юмэр явсан тэр өгдлийг салгахгүй ингээд бид нар дээр ингээд нялаал байгаад байна. Тэгэхээр бид нар нөгөө нэг сүнсний түвшиндээ очтол махан биеэрээ чичээгээ сүнсээрээ чижиж тэр юм ингэж гүйцэлдүүлчихэд би энэ архины донтолтой асуудал чи ингэж сурсан штэ гэх юм бол бидний гэрээ биелж байгаа гэсэн утга юм болоо гэж би бодсон. Тэгээд тэр үйл үүрээс ингээд салахгүй ингээд үргэлжлээд байгаа байдал чинь бидрийг гэрээнийхээ үүргийг биелүүлээ гэж байгаатай яг ялгаагүй юм шиг санагдав. Тэр үйл донтсон хүн байгаа штэ тий. Тэнгуут тэр хүн чинь тэгвэл архинаас арх гэдэг юмыг ойлгох тийм даалгавартай ирсэн байна гэсэн үг. Тий, яг үнэ. Одоо арх гэдэг юмны донтолтыг бид нар ямар одоо би дахиж энэ сүнсний мэдээлэл дээр би болохгүй гэдэг юмыг бүр гүйцэд сурах хэрэгтэй байхгүй. Тэгээд гүйцэх сурахгүй байхгүй.
Зүгээр л ингээл нэг хичээл хийсэн болоод за би өнөөдөр уухгүй гэжэл маргааш нэг 6 сар уухгүй явж байгаа л дахиж нэг уугаал те. За энэ арх гэдэг асуудал чинь ийм юм байх шиг гэдэг гүнзгий байдал руу ингэж оруулаад тэр сүнсэн дээр одоо бид нар архины тэр юг бүр ингэж нөгөө энийг би ингэж хийсэн шүү гэдэг юм хийхгүй яваад байдаг байхгүй. Хийж байгаа хичээл хийж байгаа гээл яваад байдаг байхгүй юу. Яг үннийг хэлэхэд. Тэнгүүд цаанаас нөгөө гэрээ чинь шаардсан шүү дээ. Яасан бэ? Нөхөр минь наад дээр ажиллаж гин үү? Үгүй ажиллаж байгаа ч тэгэл худлаа алилтэй бид нар. Ажиллаж байгаа гэдэгтээ яг ялгаагүй юм шиг санагдсан. Тэр үлийн үрийн давтамж. Тэгээд энэ үлийн үрийн давтамжийг би яагаад ингэн давтан хүн өөрөө хичээсэн ч гэсэн яагаад цаанаасаа болдгүй юм бэ? Одоо нэг домог байдаг штэ нөгөө грекийн нэг домог байдаг штэ нэг грекийн баатар нөгөө төрүүлээд ингээ явуулсан чинь за чи ээжигээ төрсөн эхийг алах тийм нөгөө юутэй хувь тавилантай төрсөн эцгийг алаад эхтэйгээ суух хувь тавилантай шүү гэд одоо тэр бурхад нь ингээд илгээждэг байхгүй юу тэр грекийн би нэрийг мартсан байна нэг баатар тэгээд одоо Помбой хотод ингээд төрөөд тэр ингээд айлын хүү нэг юм язгууртан гарлын айлын гэд хүү болоод төрсөн байгаа. Тэгээ өөрөө тэр ингээд мэдээлэл ингээд хадгалаад төрсэн байгаа. Одоо ээжигээ авцсан эцгийг алнаа чи гэдэг тийм мэдээлэлээ өөрөө аваад ингээд газарт энэ дэлхийд ирсэн байгаа. Тэр домог байхгүй юу грекийн. Үлийн үрийн тухай домог. Тэгээд мань хүн тэрийгэ бодчоод за яста би энэ үлийн үрийг эндэл засчаа явна шүү. Одоо энэ юг би энэ надад тэнгэрээс өгсөн энэ шийтгэл дэсгэлийг би энд заснаа. Би өөрөө чадна гэд тэгжилтэй. За ингээд эр өсөөд баатар эр болоод бүр хааны зэрэгтэй болоод эцэг эхийн ч гэсэн язгууртан гаралтай байсан учраас эцэг нь одоо ингээ ван одоо тийм нэг юм хашуу аймгийн захирагч байжгаад тэгээд нөгөө тэр хааны зэрэгтэй болонгууд эцгийгээ нэг юм хуулийн юугаар ингээд алах болдгийг. Тэр чинь нөгөө өөрөө нэг улсын баатар болсон байхгүй юу? Эцэг нь болохоор нэг можийн юм захирагч болоод тэгээ буруу хэрэг хийгээд тэгээ яалтчгүй төрийн одоо юм юугаар хууль дүрмээр эцгийгээ толгойг таслах болдгийг. Тэгээд таслаад ингээд хаандаа нөгөө ингээд ам тангараг өгсөн учраас эцгийнхээ толгойг таслаад алж байгаа юм. Алчаад өөрийгөө нөгөө нүдийг сохлоод одоо эцгийгээ алдсан би одоо энэ үлийн үрээс ингээд цогтааж чадахгүй юм байна. Ямар ч гэсэн би энэ хорвоо ертөнцид одоо өөрийнхөө нүдийг сохолчих юм бол энэ муу мухай үлийн үрээс би цогтчих юм байна. Одоо эцгийгээ алж байгаа юм чинь дараагийн үлийн үрийг би хийхгүй. Би одоо энэс цогтно гингүүтээ нүдээ сохлоод өөр хотод очиод ингээд гуйлгачны дүрээр амьдэрдэг юм. Тэгээ амьдарч явсаар хагаад тэр домгийг би бас талын мэдээд байгаа. Ямар ч ч ингээд бүр явсаар хагаад эргэж ирээ заяа. Яг төрсөн хоттоо эргэж ирээд хаан болоод сохор хаан болсон хэрнээ эхнэр авсан чинь тэр хуучин одоо улсынхан нэг юм тогтсон улсынхан тэр улсын хаан болоод иртэл тэр суурин дээр нь ихэнх хатан болсон байж байгаа. Тэгээ хуулиараа нөгөө нэг тэр улсын хатны дараагийн хаан хатантайгаа гэрлэн гэсэн дүрмээр ээжтэйг гэрэлдэг байхгүй. Тэгээд ингээд энэ үеийн үр гэдэг юм чи юусэн ингээд угаасаа оноогдод энэ дэлхий дээр л ирчтiin байна. Юусэн цаанаас оноогдсон л оноогдсон байд юм байна гэдгийг харуулдаг байхгүй. Хизээч чи үлийн үрээс зогтохгүй гэдэг юмыг харуулдаг. Тэгэхээр бид нар заавал юу ч хийсэн муу сайн ч хийсэн бид нар гүйцэтгэж биелүүлэх албатай. Одоо үүрэг даалгавартай ирдэг нь харагдаж байгаа байхгүй. Одоо би ингээд жишээлбэл одоо нөгөө тэр бумтан болно гэж мөрөөдлөө штэ. Гэтэл одоо муу амлаж байгаа юм биш. Цаанаас нь намайг одоо чи эд байлггүй амьдраад өмнөх насандаа чи эд байлгийг айгүй ингээд тайр гамгүй эд байлгийн үнцэн гэдгийг юмыг мэдээгүй. Одоо чи энэ насанд тэр гуйлагчлал зовлон гэдэг юмыг юу гэдгийг чи мэдэрчээд наад хичээлээ батлаад иргээд бид нар дээр орчлын ертөнцөөс тийм юу өглөө гэж бодъё. Даалгавар. За тэгээ мань хүн дуртай дургу зөвшөөрө гэрээнд гараа өсгсөн. За яваад ирээ да. Наадах чи үзчихэд ирээ да. Мэдчихэл ирээ да гэд ирж байгаа ш наашаа. Тэгээ энд ирчингүүтээ мань өмнөх насныхаа нөгөө эгоогоо юугаар мэдээллээр аст би өмнө нь тэр гомтон байсан. Энэ мө өчүүхэн дэлхий дээр юу би тэр гомтон болчих чадна гэд. Зүтгэлээлээ тэр гомтон болж чадахгүй наан нүдг шороодол унаал.
Тэгвэл унгаал байна. Бай. Тэгээд ямар худалч гар вэ? Чиээс нэг гуйлагчлалын зовлон зүтгүүрийг мэдэрч ирж штэ. Тэрнээсээ чи бид нар дээр нөгөө нэг юу өгч штэ. Яасан хийснээ тайлангаа өгч штэ. Ямар худалч гар вэ? Тэр унтан болохгүй замаараа явахгүй. Худлаа мөрөө шаагаад ахыг гэлэн буцаагаал тэгээд ид. Огт тэр унтан тэр өсөл зоригтой бэлдгүү хүмүүс байдаг штэ. Өөрөх нь ярьсан аманда хүрдгүүдийн хүмүүс. Тэгэхээр яг тийм гэрээ гэдэг юм дээр би нэг бол тийм болов гэдэг надад тийм ойлголт төсөөлөл байдаг. Тэгээ яагаад гэрээний үндслийг гаргаж ирсэн гэхээр би нөгөө нэг ховсын эмч Эрдэнэ нөгөө сахалтай гэж ингэдэг лээ. Инх болт. Цагаан сахалтай цагаан толгойтой Кавантын хууль ховсоор ягаад Оросын холбооны улсад активын зэрэг хамгаалсан хуучнаар зүйлс толгойтулсан одоо ховсоор яваад сүүлдээ 70 тухамсаар юу руу орсон хүн. Кавантын хуулиар мэргэсээд одоо сургалт явуулдаг. Инх болт гэж хүн байгаа. Би тэр хүнээс бол анх мантист болон 70 тухамсарын юу мэдээллийг авсан. Тэгээ инх болт гэдэг хүний яриан дээрээс би тэр үр тарих тухай дээрээс ойлголтоор энэ гэрээний ойлголтыг авч ирсэн. Тэгээ яг энэ одоо мантист 70 тухамсартайгаа холбоод эргүүлээд харахаар нэр нь тийм юм байна да гэдэг ойлголт төрөд. Кавант дээр болохоор яг бид нар дээр сайн юмч байгаа, муу юмч байгаа. Тэрийг чи үйлчлэлийн давтамжин дээр аль үйлчлэл давтамжин дээр явж байгаагаар сонгож авч болно гэдэг сонголтыг бий болгоод идэв юм лээ. Тэгэхээр тэрийг одоо гэрээтэй холбож бол би яг үнэхээр миний юу хүрэхгүй байгаа. Ойлголт хүрэхгүй байгаа. За ингээ мантистийн талаар бол нөгөө нэг мантист бол хэрхэгддэм байна гэдгийг л ойлгосон. Бидний нөгөө оюун ухамсар дээрх байгаа эмх цэгцийн байдлаас болж мантист чинь бас их үр дүнгөө өөх өхгүйгээ нөлөөлд юм байна шүү л гэж ойлгоод байгаа. Тэрнээс хүн болгон мантист хийхээрээ маш мундаг болчдөг биш юм байна л гэж хэлээд байна. Яагаад тэр хүмүүс бидраас төрүүлээд гайхшруулаад бидраас төрүүлээд мантистэн дээр ийм хүч чадал аваад байна гэхээр өөрийгөө олсон, дотоодоо олсон, өөрийгөө цэгцэлсэн, өөрийгөө хэм гэдэг би гэдэг төвөө дундаа барьж чадсан хүн дээр мантистийн хууль үйлчлээд байна. Тэгхгүйгээр нөгөө нэг ямар ч цэгцгүй юм, цэгцгүй зүгээр хөөрлөөрөө нөгөө эд баялаг болон материалист тал руугаа одоо ингэж хандж байгаа хүмүүс дээр бол мантист гэдэг юм чинь за ер нь бол биелэхгүй шүү гэж хэлчихэд бараг шудраг болох байх. Тэгээ хүмүүс одоо уналтанд орж байгаа хүмүүс байна уу? Одоо сургалтнаас их гарч байгаа хүмүүс байгааз. Байна штэ. Зөндөө байгаа штэ. Энд амар ачаал богдлоо өгөөл амар тэгжсэн аа тэгээд гинт байхгүй бас. Тэгэл зарим нэгтэй холбогдоод асуухаар нэг тийм уналтанд орчоод ингээд байна. За. За тэгээд тэр уналтаасаа ингээд ойлгож чадах юм бол эргээд мантист руугаа эргээд энэ 70 тухамсарын хичээл рүүгээ орно. Тэгээ аргыг мэдчих юм бол тэр хүмүүс чинь цааш нь энийгээ зэвсэг болгож ашиглаж чадна. Аргаа олохгүй байх юм бол зэвсэг болгох ямар ч боломж байхгүй. Уналтсан нэг бодлын дээшээ гаргах хэрэгтэй. Маш хэрэгтэй зүйл. Тэндээс өнгөрөхгүй бол бид нэр ойлгодоггүй. Ориглоо олохгүй тойроо төөрөөд алга болчихно. Уулынхаа ориглыг олохгүйгээр тойроо төөрөөд алга болчихно. Тэгээ хэрвээ уналтанд орж ивэл бүр сайн. Тэгээ уналтаасаа бүр ингээд сегмент аваад бүр уналтан дээр ингээд ажиллаж чадах юм бол бүр сайн. Уналтан дээр ажиллахгүй бол тэр хүний үйл явц ингээд цаашдаа ингээд хугацаа сонгогдоод цааш яваад байна. Нөгөө сургуулаа хугацаа чөлөө авчдаг оюутны шиг л болно. Ер нь тэгээд хөгжөөд ингээд цаашаа сураад явж байгаад ямар нэг хугацаанд нь очихороо ингээд заавал уналтанд орчт юм шүү дээ. Тий. Тэр уналтыг л даван туулах нь ганц чухал асуудал. Даван туулж чадахгүй шууд хайдаг хүмүүс байгаа шүү. Би ямар дэний юм байна. Шал дэмээ цаг үрсэн байна гээл тэ. Тий, ямар хэрэггүй юм руу явчихваа. Энэ цаг үрж явахаар би өөр юм сурахгүй яваа гэдэг хүмүүс байгаа. Тий, ажиллаа яаж идэг байж гэдэг цаал ингээд байгаа очдог тий. Миний хувьд бол их чинь одоо ингээл юу ад штэ. Workout дээр одоо насны зөрүү хэр юм болоо. Мэдээж одоо 80 тань шүү. Тэгвэл чи миний дунд дуутай чадсан юм байна. Би бол гэхдээ
чамайг чи гэхэр юм байна. 3 насны сүрүүтэй юм байна. Одоо би нөгөө олон ийм нөгөө дүү хүмүүсийг өдөрдөж ажилладаг болохоор дандаа нөгөө их чирхдэг зантай байгаа. Дандаа их чинь гэж байна. Жохон залуухан царайтай л харагдвал их чинь гэж яриад байт юм байна. Одоо бүрка гарна л явъя. За тэгээд одоо энэ уналтаас бол яг би энийг ойлгоод авцсан. Хөөе би юу ч цэгцлээгүй юу ч ингээд ойлголтгүй зүгээр математикээр хөөрөөл орцсон юм байна. Байж байгаараа би өөрийгөө цэгцэлчээд араас ч очие гэдэг байдлаар би хандсан. Тэрнээс л энэ коммунитагаас гарч шал дэмий юм руу цаг үрээд гэдэг юм би аваагүй. Яагаад мань энэ дээр намайг өдрүүлч юу? Яагаад би нэг л сонин дотооддоо юм цэгцгүй юм байдал надаас мэдрэгдээд байна. Яагаад энэ манифестэн дээр ийм их анхаарал хүлээл төлөвлөгөө өгч юу? Нөгөө айл нь чихэр горцсон хөгчийг яагаад ийм зам байдал руу орчих гэдэг дээр өөрийгөө айгүйх яасан. Нөгөө ухсан. Тэгээд ухалт явагдав. Тий, ухалт явагдаж байхдаа нөгөө талархал гэдэг ямиг хий хоосон талархаж болохгүй юм байна. Чин сэтгэлийн үйлдэл толгойлцол дээр орж иж байгаа талархлыг байрж авч баяжуулах юм байна. Дээрээс нь бясалгал гэдэг юмн дээр маш их төлөвлөлт явагдаж бясалгалыг маш юм нөгөө суурин дээр нь одоо ингээд сууршуулах, нутагшуулах байдал үүсэх юм байна гэдэг дээр анхаарсан. Бид нар бясалгалыг нутагшуулдаг юм билээ. Зүгээр хэлбэрддэм билээ шүү. Би тайвширч байна. Би хорвоо ертөнцийн гоё долгисдоор очиж байна гэж хэлбэрддэг юм билээ. Чи сэтгэлээсээ хэл. Чи сэтгэл дотоод чин сэтгэлийн юун дээр долгилцэл дээр бясалгалыг аваачдаггүй. Зүгээр амьсгалын төвшингээр тайвширчингуудаа бид нар болчлоо. Би гоё очтой гэж ярьдаг. Махан биен дээр суугаад байгаа өөрчлөлтийг л анзаардаг гэхээс сүнсний төвшөнд өөрчлөгдөж байгаа өөрчлөлтийг анзаардаг юм билээ. Бас сүнсний төвшөнд ингэж нөгөө долгисыг авж байгаа тэр байдлаа ерөөсөө мэдэрдэг юм бэл. Тэр нэг хүмүүс ингээ хит хөөрөөд байна гэж штэ тий. Тэр бол бид нар бодлаа шүү. Эгоор л. Би тийм гэрэл авсан, тийм хөөрөл явагдсан гэж бяцлагал дээр тэгдэг шүү хүмүүс. Тэр чи үгүй. Эгоор л юм билээ. Зүгээр эгоор л. Бидний эго нөхдөө зүгээр тэгдэм билээ дотроос. Чи лаг шүү, мундаг шүү. Одоо л бяцлагалдаа даална штэ те гэж дотроос яг хотлоо шаадаг байгаа байхгүй. Эго нөхдөө амар. Өөрт нэг тийм мэдэрч төрдөг гэж юу? Үгүй зүгээр дотроос эго бидрийг хөөрөгдөг. Яг одоо жишээ одоо бяцлал хийхэд зарим хүн ингээ цагаан гэрэлмэл харлаа гэдээ ярьдаг штэ зарим хүмүүс. Тэр чинь биш ээ. Тинхэн бяцлал биш. Тэр чинь яг харсан юм шиг тийм мэдрэмж төрөөд өнөө эсвэл зүгээр тэгэж хэлмээр санагдаад эгоороо тэгэж хэлээд байгаа юм бид нар. Бид нар төсөөлийн түвшнэрээ зүгээр бид нар өөртөөхөө юу бүтээгээд байгаа юм. Бидний төсөөлөл хүссэн юм бүтээгээд байгаа юм. Өөрийнхөө хүссэн одоо зүйлийг бүтээгээд байна. Жишээлбэл би хүүхэд элсээр нэг байшин барья гэж бодсон шүү дээ. Яг ийм хэлбэр төртэй ийм элсээр ийм байшин барьж үзхийсэн гэж боддог үстэй хөө. Тэрэн шигээ бид нар элсээр байшин барьж байгаатай ялгаагүй. Өөрийнхөө төсөөлсөн байшинг элсээрээ дүрс гаргаа барьж байгаатай ялгаагүй. Тэр цагаан гэрэл хараад байна, тэгээд байна гэдэг чинь зүгээр бидний төсөөлөл. Бид нар төсөөллөө зүгээр нүдэндээ бий болгоод байгаа юм. Тэр бол зүгээр нөгөө нэг бяцлагчдыг даган дуурайж байгаа хэлбэрдэлтэй ягоор л байхгүй юу? Яг бяцлагын гүн төвшин рүү орох юм бол бид нар юу яадаг? Одоо цаг дээрээ орж байгаа өөрийнхөө төвшинг олж харна. Эсвэл өнгөрсөн цаг дээр очисон цэгцлэх ёстой зүйлүүдийн дарааллууд ингэж орж ирнэ. Нэг бол ирээдүйд ийм хүрэх зам байгаа шүү. Энэ дээр чи ийм ажиллагаа байх ёстой шүү гэдэг дээр бид нар дээр вариантууд харуулдаг. Сонголтын вариантууд харуулдаг. Ойлгогдож байна уу? Бурка? Ойлгож байна. Тэгээс бид нар зүгээр махан биен дээр тайвширчаад тэгээд толгоондоо нэг юм төсөөлчөөд бяцлал гэж нэг юм байх болов уу гэдэг төсөөл авчаад тэрийг ингээд нүдэн зүгээр ил ухамсарынхаа төвшөнд бид нар бий болгочоод тэрийгээ бид нар бяцлал дээр ингэсэн гэ хөөрөд байгаа байхгүй. Нөгөө элсээр байшингаа дүрсэлж хийчгээд л хөөрөд би чадчихсан гоё юм гэдэг байгаа байхгүй. Үгүй.
Бясалгал гэдэг чинь тийм жинхэнэсээ бясалгал хийгээд яаж байгаа юм бооч тэрийг яаж ялах вэ? тэр бол нөгөө нэг бид тэр бол бүр зэрэгцээ одоо ертөнц байгаа шүү дээ. Бидэрт нүдэнд харагддаг уу, ил охинсоос харагддаг уу, зэрэгцээ одоо юундаа оршихуйдаа очоод өөрөө өмнө нас зэрэгэлдээ ертөнц очоод өөрөө өмнө насыг ч юм уу олж харах ч юм уу те өөрөө анх хүн болж төрөхдөө ямар бодол сэтгэлтэй ямар зориг чиглэлтэй ингэж энэ дэлхийд ирсэн тэр мэр бүх юм нь орсож орж ирнэ. Тэрийг жинхэнэ бясалгал гэрээ мэрэгээ хүртэл харах юм байна шүү дээ. Гэрээнийхээ нөхцөл мөхцөлийг харна. Дээрээс нь одоо юун дээр зөрчилдсөн тэр мэрийгээ хүртэл харна. Жинхэнэ бясалгал бол тийм. Тэгээд энэ жинхэнэ гэгэрцэн бясалгалсан хүмүүс чинь нөгөө өөрийнхөө бүх төлөвлөгөө юмнуудыг бүгдийг нь олоод харсан болохоор зөвүүн тийм нөгөө өөртөө баттай итгэлтэй байдаг байхгүй. Тэнгүүд энэ нөгөө бодит амьдралын имийг огт хайхардаггүй. Одоо жижиг сажиг юмнуудыг ерөөс анзаардаггүй, хайхрах шаардлагатай төрс байдаггүй. Яах юм? Өөрийнх нь дараа насны төлөвлөгөөг харсан, өмнөх насныхаа алдаа оноог харсан. Одоо энэ хийх ёстой юмныхаа тодорхой ингээд хэмжил зүй хэмжээг харсан улсууд чинь юу ярих юм? Ярих шаардлага болчихно. Тэ? Би тэгмээр байна, би тийм юм хүсэж байна гэж ярихаа болчихдог байхгүй юу? Бясалгалаар гэгэрэлт хүрсэн хүмүүс чинь. Би бол тэгж ойлгосон. Уналтанд орсны дараа бол би 2 сар төөрөлдсөн. 3 сар болтол төөрөлдсөн. Төөрөлдөө явж байхдаа уналтанд орсон, уналтынхаа хариуг олохгүй байсан. Тэгээд хариу олох шалтгаанаа бясалгалаар эхэлсэн. Яагаад тийм эмх зэмсгүй байгаад байна? Толгойнтхоо эмх зэгслээд нэг хараад үзье. Энэ хүчний ард юу вэ? Гэсэн бодлоор би бясалгал руу орсон. Тэгээд 4 сараас хойш 7 сар хүртэл бясалгал хийгээд 3 сар бясалгал хийсний дараа ар дээр за энэхийн номных нь энэ хуудсан дээр тийм юм байгаа байна. Иймэрхүү юмуд байгаа байна. Энийг нь уншиж судлаа гэдэг байдал руу орж байгаа гэсэн. Бүрэн гүйц судлаагүй л гэсэн үг байхгүй юу? Дөнгөж зах цухаас нь л ойлгож ин гэсэн үг. За бясалгалын тухайд энэ юм байна. Ер нь манай комьюнитийн бясалгал хийдэг хүн ховор санагдсан. Ер нь хүн за юу штэ за бясалгалаа болоод одоо манай түр онолтыг эргээр онолтыг манай тий онолтон дээр яхад одоо манай баажи нэгийнхэн дээр шаваад яриа л да тий хойд бүр амар өндөр төлөвлөгөөтэй бүр алын гэсэн хүмүүс байсан дээ тий тэгсэн юу л хийвэл бүгдээрээ хамтаа өстө бүгдийг нь ална гэл тэр хүмүүс ягаад ингэ амар итгэхгүй болчихоо хамгийн гол нь тэр долгион дээр байхдаа орчоо яач уу тэр долгион дээр байхдаа манайхан бүгд биелэнгээ ботцсон байхгүй юу тэгээд тэр чинь 24 он байсан учраас нөгөө нэг ерөөсөө амархан жилийн дотор бол зүгээр асуудал байхгүй гэдэг тийм бодолтойсэн байхгүй юу тэгээд зарим нь болохоор тодорхой хугацаа өгөөгүй манифест хийсэн тэгэнгүүт нөгөө тэр манифест тэнүүл манифест болчихж байгаа байхгүй юу зөнгөр хугацаа мэддэхгүй юм чи яах юм тэгээ хугацаанд ирэхгүй шүү дээ нэг алдаа нь бидний алдаа шүү дээ яг тогтсон тодорхой хугацаа өгөөгүй зүгээр баримжаалаад нэг жил гэж яриад исэн болохоос яг тэдэн сарын тийм тэгээд дахиад нэг бүтцийн нарийн яах хэрэгтэй гэж байна тий нарийн яах хэрэгтэй гэж байна тий бүтцийн дутуу хийсэн зүгээр нэг юм ерөнхийд нь ингээл нэг юм бөмбөрцийн зангидаа хийсэн заяа яг дүрслээгүй хэв дүрс оруулаагүй манифестнда манифестн дээр хугацаа хамгийн чухал хоёрдугаарт нь хэв дүрс хамгийн чухал бүр наривчилсан хэв дүрс шүү зүгээр нь хэв дүрс биш бүр наривчилсан жишээлбэл чи хүн бүтээх гэж байгаа одоо жишээлбэл юу гэвэл их хүн байх юм бол хүүхдээ чи ингээд нэг нүдгүү хамаргуу нэг амгуу сони юм гарахгүй зү ороогүй ч юм уу одоо урга тэгэж хүүхдээ гарахыг хэн ч хүсэхгүй зү тэгээ нэг 7 сар юм уу 6 сар тээцсэн болчихвол гаргаа гэдэг бол тэр хүүхэд гарахгүй зү яг юуныхөө хуулиар ертөнцийнхөө хуулиар тэгээд нөгөө нэг яа би хүүхдээ алах гэж гэж нөгөө догтлол дээр нэмэгдэнэ догтлохгүй бол чи их хүн болоод яах юм их хүн болсоо нэмэр байхгүй эцэг хүн болоод яах юм нэмэр байхгүй болчих тээ тэгэхээр бид нар яг манифестыг ерөөсө урагтай л ажиллах
урагтай адилгах хэрэгтэй. Жишээлбэл охин, хүү гэдэг дээрээ тодорхойлно. Тэдэн сарын тэдэн төрөх боломжтой. Ураг бий болоод одоо гидсэнд үр тогтлоо. Тэдэн сарын тэдэн төрөх боломжтой. Тэгэхдээ тэр нь нэг наан цан зөрүү байна. Маш бага тийм ээ. 14 юм уу 10 ч юм уу хоногтой зөрүү байна. Бүр азан тааруул яах вэ? Тэгээд тэр 7 сартаа дотоод төрөөд гой хүн болно л үз. Тэ? Азтай тохиолдол бол одоо тэрийг бол нөгөө ирж байгаа аз биш. Зүгээр ингээд дотоод төрсөн чинь бие махбод нь бүрэн болчиход төрчлөө. Энэ хүн бооччлоо гэдэг аз гэдгийг удгаасаа ярьж байгаа шүү. Манtis чинь төрүүлээд ирчихсэн гэсэн үг шүү дээ. Яг заасан хугацаанаас. Гэхдээ төрүүлээд ирсэн байвч ураг бүх юм бүтэн байх хэрэгтэй. Нүд ам сонсгол одоо юу гэдэг бүх юм нь эрүүл байх хэрэгтэй. 3 дугаарт бид нар хүүхэд үлгэдэж авсан гэдэг үйлсэл тогтолцолтоор бид нар маш их нөгөө гоё мэдрэмж юг авах ханамж авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр ханамжаа авсан юм шиг бид нар нөгөө ойлголт одоо авсан юм шиг тэр үйлдэлийг бид нар тэр юунд тэр манифестэнд ам өгөх хэрэгтэй. Бид нар манифестаа өхмөд хийдэг. Нэгдүгээрт. Зүгээр чиглүүлээ ачдаг заяа. Нөгөө урагч нэг махан бүхэл юм ингээд тусан бүхэл юм яваа гэн. Хүнч болсон юм байхгүй. Эсвэл нөгөө юу ч болсон, хүүрч болсон юм байхгүй. Тэгээ хүний биеийн дотор нэг юм тэрнэсний хордлого өгвөл зовоогоо явна. Төрөх хугацаа тодорхойгүй. Хэдэн сар тээх гээд байгаа мэдгүй. За бидний манифест тэр уналтанд орсон байгаа хүмүүсийн жишээн дээр би жишээг ойлгуулах гэдэг шүү дээ. Яагаад ураг болоо явчааг хүмүүс ойлгохгүй ажиллана. Тэгээ бид нар яасан бах нь ургаан дутуу бүтээсэн. Тэр ураг гэдэг чинь нарийн системтэй бүтэх ёстой зү. Тэр систем рүү хүртэл нь бид нар хичээх ёстой зү. Манифестийнхаа үр дүнг үлгэдэж авах гээд байгаа. Нөгөө кейс нь бол хүүхэд үлгэдэж авах гээд байгаа шүү. Тэг хинч тийм дутуу долмог сонсголгүй эсвэл чадамжгүй уруу гарна татанхаа хүүхэд үлээж авах хүсэхгүй зү. Тэгэхээр бид нар хүүхдийн эцэг эх болтол бид нар маш их хичээдэг болвол сэтгэл зүй, хугацаа, санаа бодол, дотоод ертөнц зөөрөө бид нар тэгш байж бид нар хүн эрүүл саруул хүн тийж юм. Тэтгэж ураг болгож, бий болгож, бүрдүүлж тэр хүнийг гаргаж ирэхийн төлөө бид нар ийм байдлаараа генийн түвшнэрээс тэр оюун санаагийн түвшнэрээс тэр өөрийн махан бие махбод орооч тэр бүх юмэрээ хичээж ингэж бүх юмыг бүрдүүлж байж бид нар тэр ургийг хүүхэд болгож авахтай яг ялгаагүй манифест гэдэг бол ийм нарийн чухал зүйл гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Тэгэхгүй бид нар зөвхөн жирэмсний тэтгэмж өгөх юм чинь жирэмсэн л болоо гэдэг байдлаар бид нар метратис тал руу хандаж тэдэн төрхтэй болмоор нь тийм баян болмоор нь тийм тэр гомдон болмоор нь гэж бид нар манифестэн дээр хандаад байгаамаа. Би жирэмсэлсэн л бол надад жирэмсний тэтгэмж өгнө гэсэн байдлаар хандаад байгаа. Тэрнээс би яг энэ ургийг тийм болгоно гэсэн юм байхгүй. Дотоод яг тийм болгоно юм 5 хороотой ийм хоёр үстэй хамартай гэдгээ яг манифест төсөөлөл гэсэн үг ээ. Яг зөв. Манифестик бүр ингэ яг деталээ төсөөлөл гэсэн үг ээ. Ер нь бол. За бодтой гэдэг үг чинь нэг ийм нэг бүдүүн бараг үг болчиход байгаа. Зөвөр ерөнхийд нь бадцсан үг болоод байгаа бодтой. Бодтойгоо чааш задлах хэрэгтэй. Деталээ яа тэ. Деталчлах хэрэгтэй бид нар. Нарийн деталь. Юу ч үлдээхгүй. Тэгж яг тэр манифест. Тэгээ яг хүнээр ярих юм бол тэгэх гээд байгаа байхгүй бид нар өөрөө манифестлж байгаа зүйлээ. Тэгээ манифестлж байгаа зүйлээр бид нар яадгийн. За нэг гайвхан царайтай, гайвхан нэг хүү, нэг гайвхан цэрэглэн цаваа. Ингээл болоо. Ингүүл хүн яаж бүтгий тийм үстэй. Одоо чи хүмүүс одоо хамгийн түгээмэл юу вэ? Одоо машинс манифест тий. Тэнгуй чин хар өнгийн G class гэл. Тэгэл тий. Тэгээ нэг модель бичээд хайчин заяа. Тий. Тэнгуй чин чинь амар бүрхэг болж байгаа юм тий. Бүрхэг болчихж байгаа байхгүй. Хэдэн оны үйлдвэрийн бүр гайл дээр буух оны нөлтөр бичилтэй. Тэгжээснээ тэгээ гайл дээр буугаа цаашаа яваад миний гарт ирэх тэр хугацааг нь тодорхойлолтоо. Тэгээд дахиад тэр дотор тэр деталуудыг бичилтэй тэр салаа молон тэр арын багаж магаажийг бичилтэй. Тэгээд дугууны ободын бичилтэй. Дугууны хэмээг нь хүртэл тий. Тэгжээж энэ толгойн дотор чинь тэр юм чинь ингээд бүрлдэхэд байгаа байхгүй юу? Ингээд бүтэн болох гээд байгаа байхгүй юу? Тэгтэл мань хүн яах вэ? Хаа байсан тэр ходын хол харагдаж байгаа нэг юм хаа байсан
адууны бэлчээрээс цаана харагдаж байгаа юм. Нэг тэр нэг хар машин л байна. Тэрийг л нэг авчихвал болох хоо гэдэг байгаа байхгүй. Тэгээд яг дөхөд очиж тэр шиг байвал яах вэ? Дорнд ч харахгүй тэгээд машин л байна. Жип л байна авчихё гэдэг ингээд байгаа тэ ялгаагүй болчих жоох. Тэр машины мантисэн дээр чи. Тэгээ нөгөөдг нь яах вэ? Машин бис сүг сүдэр байх юм бол нөгөө нөхдөө чи уналтанд ороод байгаа байхгүй. Нөгөө шанхрууд чи. Ерөнхийд нь болцсон гэдэг ганцхан пул мантис эзэн гэж бодоод байгаа. Яг ясан дээр шалтгаан байсан. Тэгээ нэг деталь нь дутуу болол тэр мантис дийлэхгүй байгаа. Тэгэл биелэхгүй байгаа л тэгэл хугацаа өгөөгүй юм чи тэгэл хизээш биелэн тодтоогүй тэгэл байгаа. Тэгээд дунгуулдаг байд чинь. Тэнгуул жоо за хотлаа юм яриад улам итгэл өнөмшл буураад явчихсан. Цаг нар тэгээд нөгөө юу тогтолцол үйлдэл тэрийг бидсэн юм шиг одоо ингээл бүр ингээл нөгөө тогтлол дотор нь ороос хавцсан юм шиг тэр төсөөлөмсөлийг бас нэмдэггүй л бол. Тэд нар нэмэгдэхгүй бол нэмэргүй. Хичнээн их детальчаад хугацаагаа биччихээд үйлдэлээ нэмэхгүй бол бодлаа. Өөрөө нөгөө тэр сүүлийн асуулт байна. Одоо та ингээд өөрөө багшны ингээд олон юм судалсан байна. Энэ дундаас ингээд яагаад заавал өөжи багшийн юм ингээд сургалт дээр сонирхолтой байдаг. Яагаад эргэж орж ирээд ингээд носоод байгаа. Өөжи багш болохоор ингэдэг юм. Маш тийм гинэн цайлганаар хүмүүс нөгөө мэдээллийг ингээд нөгөө шүүхгүйгээр өгдөг. Хар цагаантаа хослуулж байна гэсэн үг. Тэ? Алдаатай, дутагдaltaй тэр юм нуудаггүй. Зарим хүмүүс чи нөгөө би эгондороо хамрагдаж одоо энэ мантистик ярьж байгаа 70 хумсрыг ярьж байгаа хүмүүст өөрийгөө өв төвшээр нь харуулах гэж зориод идэгээ. Өөрийгөө маш өндөр түвшнээс бидэрлэн өнгө харах гэдэг байхгүй юу? Дээрээс одоо сургагч байгаа хүмүүстэй өөртөө нөгөө гэгэрсэн ч юм уу би энийг чи мэдсэн шүү гэдэг тийм дээд түвшнээс бидэртэй харьцах гэдэг байхгүй юу? Аавч явуулахаар бидэртэй яг хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг бидний түвшинд зэрэгцэж ярьдаг. Тэр үгээр онцгой. Тэгээд өөрийнх нь дотор нөгөө нэг тийм хар санаа байдаггүй. Хар санаа гэх юм бол нөгөө нэг ингэжтэй хүмүүс чинь нөгөө би энийг мэдсэн юм чинь эднэрт тэр цаг хугацаанд тэрийг хэлж өгнө. Тэрийн дараа нь тэгнэ. Эдрийг ингээд жоохон сураа шигшигдээд ирэхээр нь эдрийг буцаад манипуляц хийгээд татна гэдэг чухал юмнуудаа ингээд алгандаа нуучдаг заяа. Нууцдаг. Хэрэгтэй юмнуудаа ингээд шигшиж аваад хэрэггүйхэн жоохон сул юмнуудаар бидрийг ингээд зогоогоол нөгөө уйлтын байдалтай байгаад байдаг. Тэгээ өөжи багш болохоор дандаа өөрийнх нь мэдээл дотоодоос гарч байгаа мэдээллийг шүүлтүүргүүгээр бидэрт өгдөг. Авахын аваарай авахгүйг нь бол мэдэхгүй та нар авна уу байна. Надад хамаагүй гэдэг байдлаар. Дотоод байгаа юмнуудээ шүүлтүүргүү ингээд нээлттэй урсгадаг гэсэн үг. Тэр нөгөө хар цагаан гэдэг нь энэ. Дээрээс нь би эднэрт алдаатай юм хэлж болохгүй шүү гэдэг тийм айц давтдаг. Нөгөө нөхдүүд болохоор дандаа айцтай байдаг. Би буруу юм хэлээд өгчихвэ. Миний энэ ингээд алдаа болоод ингэчвэ. Бид нар энэ шилжилтийн үед угаасаа англиар суралцж байгаа суралцагч нар заяа. Хинч хэнийг шүүх ямар ч ирэх байхгүй, ямар ч тийм нөхцөл боломж байхгүй. Бид нар энэ нөгөө дөнгөжл бидний нөгөө нэг оршихуй систем ингээд бүгдээр холболт аваад одоо нөгөө системээ яг идэвхжүүлье гэдэг байдал дээр явж байгаа болохоос биш өмнө нь систем идэвхжүүлжсэн тэндээс нөгөө хуучин ингээд нөгөө ягширдсан тийм тэтгэвртэй гарах төгссөн тийм ажилтан бид нар биш байхгүй юу? Бид нар дөнгөж шинэ ертөнц рүү ингэж холболтоо өгж энэ шинэ 90 зууны системдэр бид нар нөгөө юу яаж байгаа болов? Алдаа оноогоо шүүхгүйгээр зүгээр нэгтгэхийн зорилгоор явж байгаа юм. Энэ хүн төрлөخت ухамсартан гол тэгж явж байгаа юм. Дээд ухамсарч тэр бидний төвшний ухамсартангууд тэр ингэж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд энэ эхлэл дээр нэг айгу тэмцэгнээд худлаахгүй юу? Би онц сурлагтан, чи муу сурлагтан, би сайн ажилтан, би мэрэгжилтэн, чи онцгүй шинэ ажилтан гэж ялгах ямар ч бид нар тийм ялгамж байхгүй. Яаж энэ нэгдэл рүү бид нар байгаа юм ингээд боломжоо бид нар нэг одоо холболт өгж ингэж нөгөө анхны одоо нейровины нөгөө нэг масс гэдэг штэ.
Тэр масс шиг бид нар энэ орчлон хорвоо ертөнцийн энэ галактикийн энэ шинэ ирэн рүү бид нар энэ шинэ эрчмээ ингэж нөгөө өхвээ. Энэ эрчмээ чи өгөхгүй болохоор нөгөө энэ дэлхийн ертөнцийн галактик чинь байдал адлагдаад сөнчих гээд байгаа байхгүй юу? Жишээлбэл манай галактикийг нэг том усан хөлөг онгоц гэж бодох юм бол бид нар цахилгааны масс авсан байхгүй. Тэгээ програм нь бүгд вирусцсан. Энгийн хэвийн аз жаргалтай амар амгалан ажиллах ёстой бүх нөхцөл бололцоон дээр нь хүмүүсийн хар санаа, амин хуваа, хичээлт, бодол, сэтгэлийн шунал, сэвдэг одоо юу гэдгийг 70 хар нүглийн чинь нөхдүүд том вирус болоод очиод хэдэн систем дээр нь занглаа өсгцэн. Тэгээд энэ галактик чинь хэвийн үйл ажиллагаагаа алдагдаж эхлэх гээд байгаа байхгүй. Дэлхий сөнөх гээд байна. Дотроос нь янз янзын гаргууд устж өгөө болох гээд байна. Од гариг ирсэн байдлууд өөрчлөгдөх гээд байгаа учраас нөгөө дээд бидний ухамсар бидрийг хөөе мас үсэт байна. Онгоцон тэр мас үсэт байна. Бүгдээрээ хичээе. Эрчмээ өгөөрэй. Эрчмээ бүгдээрээ залгаарай. Бид нар нөгөө эрчим үүсгэгч нөгөө эсүүд байхгүй юу? Галактик дотор. Нөгөө тархины нөгөө юун дээр очиж ингэдэг гэдэг нөхдүүд бөөгнөж жагаад нэг том цөм ингээ өгөөд явуулдаг штэ. Яг шууд утгаараа эсвэл хөрвөлдөд харьцуулаад байна. Би бол яг өөрөө төсөөлөөр харьцуулаад олж авсан мэдээллүүдэд бадж жагаад ингээ харьцуулаад байгаа. Өөр дээр одоо энэ галактик энэ 3-6-9 хүч ч юм уу, таталцлын хувь ч юм уу, квантын хувь ч юм уу, эдгээр яагаад ингээд зэрэгцээд энэ ингээд нэг дэлхий дээр нэг ингээд цаг хугацаанд нэг юм байдлаар хүний дунд ингээд тархаад энэ хүн төрөлхтөө ингээд ойлгоод авчваа. А хэрвээ энэ зүгээр худал зүйл байсан бол хэсэггүй хэмжээгийн хэсэггүй хугацаатай хэсэггүй хүрээг ингээд хамраад алга болчихно. Алга болохгүй яагаад дахин ингээд өсөлт дэвшилт явагдаад энэний араас дахин судалгаанууд бий болоод дахиад хүмүүс энэ байдал дээр ингээд яг тогтоод байгаа юм бэ гэдэг дээр л зүгээр өөр дээрээ дүгнэлтээс ойлголт. Тийм болов гэж би бодож байгаа. Ер нь галактикийн байдлын хэвийн хэмжээ алдагдах байсан учраас хүмүүсийг бид нар гэгэрээчээ сэрээчээ гэдэг байгаа байдлыг ийм л байх гэж би бодож байна. Тэрнээс нэг Монгол улсыг хөгжүүлэх гээд байгаа биш. Дэлхийг тэр чигээр нь баяжуулах гээд байгаа биш байхгүй юу? Яалтчгүй тэгээд сүүлийн хэмжээл яалтчгүй нэг юм дэлхий нэг өөрчлөгдөд байна. Бидний нэг сэрэг цаг нь болоод шахагдаад тий. Сэрэг юунд хэрэгтэй юм бэ? Манай цэнхэр дэлхий бусад галактик бусад юунуудаас ялгарах гээд байгаа юм уу? Одоо жишээлбэл баян хүчтэйгээ гайхуулах гээд байгаа юм уу? Зүгээр хэвийн хэдэн сая жил явчаад өнөөдөр гайхуулах гээд байгаа юм уу? Эсвэл нэг гангарах гээд байгаа юм уу? Дэлхий ээжтэй өдөө хөхтэй мэдлэг боловсралтай болгоцсон ингээ гангарах гээд байгаа юм уу? Үгүй шүү дээ. Яагад гэвэл ийм дохоо сэрэмж ирсэн байна. Хөөе, оюу ухамсараа ашиглая. Одоо энэ байдлын ухамсарт нөхдүүдээ надаас авсан энержигээ буцаагаад тижээл болгоод надад өгөөдгөө. Миний батарей дууслаа гэдэг байдлаар хандж иж магадгүй. Батарей цэнэггүй болж байна. Би одоо ингэж цаашаа дийлэхгүй байна. Тэгээ бусад галактикууд одоо яа гэм байгаа ухамсар оюунтай байдаг болохоор нөгөө юуг ингээ хэвий аваад явж иж магадгүй. Жишээлбэл центр дэлхийн өөрхий нэг талынх нь нэг энэ том галактикийн нэг юу л байх л та нэг цахилгаан соронзон орн нэг юм одоо нэг машинаар ярих юм бол одоо нэг гал хамгаалагчийн төв дээр байдаг гэж байна. Гал хамгаалагч систем ч юм уу мэдэхгүй шүү дээ. Одоо чи бид нар одоо мэрэгчлэрээ ярил юу гэж ярих вэ? Энэ машин дээр Тэ шинэ одоо юу гэдэг нэг гэрлийн шатч юм уу? Шинэ явж байгаа. Цахилгааны нэг ийм систем одоо бид нар бол юу гэж ярьдаг штэ. Зүгээр л цахилгаан гэж нөгөө инженеэр ярьдаг штэ. Миний цахилгаан болохгүй байна. Миний цахилгааны л мастай байна гэж яриаддаг үстэ. Компьютер дээр жоохон алдаа гараад байна. За тэнд нэг юм шатцсан байна, гал хамгаалагч шатцсан байна гэдэг чинь цогцоороо бол цахилгаан систем баггүй. Цахилгааны систем одоо машиныг хөдөлгөж байгаа машин цахилгааных нь өөргөө гүйцэтгэж байгаа нэг систем шүү дээ. Тэрэн дээр л одоо тэр жишээлх юм бол одоо цэнхэр дэлхийн маань тийм юм хариуцдаг ч юм уу те байж болох юм. Энэ галактик батарей байж болох юм те хүмүүсээ батарей ажилладаг батарей тэгэл батарей дүүрсэн байж байгаа одоо яг батарей нэг дуусаад ирж байгаа. Тэ хавгдаа цэнэглэх шаардлагатай. Цэнэглэлт нь бид нар ч юм уу те. Сэрэлттэй одоо бид нар цэнийг эрчимээ буцаагаад энэ харуу ертөнцид тэр эрчимийг цэвэр эрчим өсдөж
Муу эрчим ингээ нэг худлаа нэг гасах дээр байгаа юм шиг доин гэдэг бол одоо нэмэргүй үсттэй. Асахгүй үсттэй тэр чинь тэр цахилгаан ямар ч хүчгүй хэрэггүй зүгээр нэг оч хаяад байгаатай л ялгааг болж шин. Хасгаас ирж байгаа юутэй л адилхан болж шин. Тэгэхээр нэмэх хасгаа тэнцвүүлэхгүй бол нөгөө цахилгаан чи бий болохгүй. Эрчим бий болохгүй. За нэг иймэрхүү нэг юу болчих байна. Яриан дээрээс сэдвлээд их бодох их дэми юм байна. Их бодол. За нэг мантистэн дээр дахиад нэг юм нэмж хэлье. За. Мантистийн үүсгэх эрх орон зайг бүгддэг юм. Их бодол. Тархины хог. Бид нар тархинд бид нар зорилгын төлөөх эмх цэгцтэй зөв бодлуудыг зорилгоос гадуурх хэрэггүй хог болсон бодлуудыг гаргаж хийх ёстой. Тэрийг урсаад ороод ирсэн ч энд хадгалахгүй, датанд хадгалах. Хавтан дээр хадгалалт үүсгэж файл үүсэхгүй байх хэрэгтэй. Зөвхөн компьютерийн дэлгэцээ бид нар компьютерийн бордыг юугаар байлгах вэ гэхээр өөрийн ажлын зорилгын хэрэгтэй файл. Вирусын файл. Вирусын хамгаалтын файл. Дахиад бид нар одоо өөр юу хэрэгтэй байдیں۔ Яг уу хэрэгтэй дурсамжийн нэг жижигхэн файл. Нөгөө Erlax гэдэг нэг юм хөөрхөн юм жижигхэн файл байж болно. Хэрэгтэй хэрэггүй чиний замд ямар ч хэрэггүй тэр ховж болсон нэг ийм нөгөө сэтгүүл дээр байсан нэг мэдээлэл эсвэл нэг пэстер байсан одоо нөгөө хог болсон скриншотууд дахин хэрэгжүүлэхгүй аль 22 оны хэрэгтэй хэрэггүй сонсдгоо дуунууд муунууд эдрийг юусэн байлгахгүй. Утгал юм. Дахиад ингээд таанаас нь янз бүрийн линк ороод ирвэл тэрийг пак устгана. Линк гэдэг нь нөгөө орж ирж байгаа бодол гэсэн үг. Хэрэгтэй хэрэггүй дэми бодлууд. Үр дүнгүй бодлууд. Тэрийг шууд устгана. Бүдүүлгээр ярих юм бол нөгөө хүний хов ярихгүй, хүнтэй хов ярихгүй, хүнтэй янз бүрийн хэрэггүй мэдээлэл солилцохгүй, өвчин зовлон ярихгүй гэдэг гэсэн үг. Дээрээс нь нөгөө нэг бусдтай өөргөө жишггүй. Тийм байдал үүсэх ёстой. Тэрийг маш сайн баримтлах ёстой. Тэгэхгүй бол бас мантистэнд маш их нөлөө. Файл дээр маа одоо хавтан дээр маань ингээл хэрэггүй мэдээл байгаа л гэвэл нөгөө шинэ гоё програм чи орж ирэхгүй шүү бид нар лөө. Тэгээ одоо сайн хэлсэн шүү дээ. Тэгээ нөгөө бодлоодоо зэкслэг орж ирэх юм ингээд зэкснэ гэж байна. Тэгвэл ч одоо яг зөв бодол орж ирж гэнэ үү, дэми бодлоо нөгөө яаж ялах вэ? Мэдрэмжийн дагна. Ялахын тулд тэрийг бас ялгаж яах гээл ингээд өнгөр ингээд яагаад байхгүй. Чамд ямар тэр бодол мэдрэмж өгж байна? Гомдох бодол мэдрэмж өгж ивэл тэр хэрэггүй. Би хүн гомдож яах юм? Би цаашаа ингээд хөнгөн явмаар шүү дээ. Шал тэнэг чи өдрийн мэрэгчлэр ярих юм бол одоо нөгөө ямар ч ашигладгаа болцсон нэг сэлбгийг за эндээс хэрэгтэйг нь авандаа задлж байгаа хэрэгтэй гэж доор хайрцагтаа хадгалаад яваад байвал бас л машины жим бидтэй тэр чинь 1-2 кг. Тэрнтэй адилхан энэ надад хэрэгтэй юу хэрэггүй юу гэдгийг яахын тулд мэдрэмж гэдэг нь нөгөө нэг за энэ засал авах болов засал авахгүй болов гэж бид нар бас боддог шүү дээ. Тэгтэл давмгай нэг засал авахгүй тал руугаа ингээд нөгөө юу бодогдоод идэг шүү дээ. Зулгаагаад идэх дотроос энийг задлаад нэг нэмэргүй болсон баха гэдэг бодол нөгөө сэлгэн дээрээ одоо бид тэр бодож шүү дээ. Энд задлаад тэр нэмэр авах байсан болоо да. Гэтэ ер нь нэг задлаад харъя да гэдэг муухай заваараад хогондоо зуралддаг байхгүй бид нар. Тэггүйгээр ерөөсөө энэ надад ачааны нэмэр хаяа хогийн завруу хий гэдэг энэ мэдрэмжийг л бид барьж авах хэрэгтэй. Наад чинь айгуу сурах чухал мэдрэмж гэж байна. Тий. Чухал гэсэн үг. Энэ тэр бодлыг шүүхийн тулд мэдрэмж хамгийн чухал. Мэдрэмжээ мэдэрдэг байхын тулд бид нар тогтвортой, оюун санааны байдлыг тогтвортой нэгэн хэмжээнд ингэж байрах хэрэгтэй. Тэгэхгүй ингээл амар гонигтай, ууртай, бачимдалтай, стресстэй ингээ байж итл бодлороо дэрвэл тэрийг бид нар яг тэр төвшнэрээ л нөгөө юу руугаа хийн. Хавтан дээр ингээ файл үүсгэж хийн. Тэгээ нэгэнтэйс нэг шинэ файл нэмсэн юм чи яах юм? Заваарч өгнө. Нөгөө хэрэггүй руугаа энэ хэрэггүй гэдэг файл руугаа энэ хэзээ ч хэрэг болж магадгүй гэсэн файл руугаа нөгөө хогнуудаа түүж хийн. Тэгээ нэгэнтэйс л тийм файлын орон зай үүсчихвэл бид нар тэр дахин давтагдаж тэр хэрэггүй зүйлүүд суурч орж ир. Тэгэхээр тэр файлыг анханасаа үүсэхгүй байх хэрэгтэй. Өөр шидэл хэрэгтэй хэрэггүй юу гэдгээ ялгаал мэдрэмжээ мэдрэл. Хөх энэ нэг гоё сайхан
Амттай чимсэн шүү гэж хөрөгчөнтэй хадгалаад байх биш. Тэр дор нь идээл мэ. Амтлаа. Өөд ажгүй юм байна. Дараа таарахаар нь иднэ. Гэдэгтэй л ялгаагүй бодлыг барьж авах хэрэгтэй. Тэгэл ер нь бодол гэдэг юм чинь л ер нь бидний төсөөлөл бидний энэ ухамсар юунд сууж байгаа мэдээллийн бааз. Тэгээ бааз дотроо юу цуглуулах нь л бидний сонголт. Судалгаа гэдгээ сонгох арай хамгийн чухал байна да. Тэг шүүлтүртэй хандна гэсэн үг. Бид нар дээр үргэлж мэдээлэл ирнэ. Үргэлж орж ирнэ. Миний ч мэдээлж байж болно. Миний даалт ухамсарын мэдээлж байж болно. Бусдын ингэж нөгөө яасан мэдээлж байж болно. Ингээл архируу өөрөөсөө урсан. Мэдээлэл орж ирэх ерөөсө бодол орж ирнэ л гэсэн үг гэдэг байна. Тий, бодол. Ингээд нэг юм ингээд нүдэрээ хараад тусгаж аваад ингээд үргэлжлүүлээд нөгөөдхөө ингээд угсраал явна заяа. Тэгжээд нэг сонио ингээд өөрөө юм бүтээсэн шиг тэрийг хадгалах гэдэг байхгүй. Тэгэхээр тэр чинь яг миний хүсэл зорилгод нийцсэн бүтээл муу юм уу гэдэг дээр л анхаар. Би одоо жишээлбэл одоо уран зохиолын ном бичих гэж ийсэн аа. Баахан юу цуглуулж болохгүй үсттэй. Үргэлжилсэн үгийн уран зохиол бичих гэж ийсэн аа. Баахан яруу найраг цуглуулж болохгүй үсттэй. Сэдвийн үргэлжилсэн үгийн уран зохиол гээ өгцөө. Тэгчээл одоо эргүү юм шиг баахан дундуур нь үргэлжилсэн үгийн зохиол чинь ормон болоод цаашаа явах хэрэгтэй адил чинь яах вэ? Дундуур нь баахан найраглал оруулаад ирвэл энэ одоо юу вэ? Холио мат үсттэй. Тэнэг үсттэй. Бочир зүггүй найраглал дотор нь хийгээл утгагүй болгоол нөгөө нэг үргэлжлээ явж исэн үг утгаа дундуур нь баахан найраглаж ихэд ивэл тэр одоо зүгээр холимог л болно шүү дээ. Тэрнтэй ялгаагүй бид нар бодлыг тэгж салгаж ялгаж зорилго руугаа ойртуулна гэсэн үг. Чиний зорилгон дээр нийцж байгаа тэр бодлуудыг файл болгож авна л гэсэн үг. Тэгээ нийцж байгаагаа мэдхийн тулд бидний дотоодоос өгж байгаа тэр мэдрэмжийг мэдэрнэ л гэсэн үг. Хөх энэ надад аюу сайн таалагддаг зүйлийн нэг хэсэг юм биш үү? Тэгвэл хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу? За энэ ч бас яваандаа ингээд надад хэрэггүй болох нь дээ гэдэг байдлаар л хандна гэсэн үг. Тэгээ шүүлтүр аюу амархан орж ирнэ. Гэтэ тэргүү дотроо зэгцэлсэн хүнд бол тэгж хэрэггүй бодол овоороод байдаггүй. Овоорох ямар шаардлагагүй болчихдгийг. Тэгээ хүний амаар ингээд тайлбарлаад дарлагчгүй болчихдгийг. Дотоод ертөнцийн зэгцлэгдээ дотоод ертөнцийн нэг юм хэвийн үйл ажиллагаанд ороод ингээд өөрийнхөө хог навшиг ялгаад онгоолгоод ирэхээрээ нөгөө хүн чинь хаана юугээ тавих уу гэдгийг мэддэг болчихдог. Тэрийг бол дотоод хөхтэй хоригдолт хийж үзэх хэрэгтэй. Өөрөө чаддгүй бол тэр тренер багш авах хэрэгтэй. Коуч багш аав. Дотоод хөхтэй уралт хийдэг тренер багш аваад тэр цаана тэр даалт ухамсарт чи ямар алдаатай нөхдөд сууж байгааг олж хараарай. Тэр алдаатай нөхдөдийг уучлан хайрлан чи хэдий ингэж тэр чи ингэдэг байхгүй. Би алдсан гэх гимшээл дотроос нь зулгаагаад байдгийг. Гой цаашаа явах хэрэг үгүй ийм алдаатай байхгүй хоёлаа. Энэ алдаан дээрээс хоёлаа одоо ингээд дахиж ингэж хөдөлгөж болохгүй байдаг байхгүй юу? Хоёлаа энэ машиныг ингээд хөдөлгөчвөл хоёлаа энэ уулын уран өнгөрчнөө гэдэг тийм гэмшлэр нөгөө дотоод хүүхдийн нөхөр чинь ингээд татаад байдаг байхгүй араас. Яаж хөдлөе гэсэн чинь. Тэгүүлэхгүй тул тэр нөхөртөө нөгөө юу авах хэвээр тохиролцоо төрөх хэвээр тэр дотоод нөхөртөө. Өмнө нь хоёлаа ингээд алдсан те одоо алдаа гэдэг бол чи тэрийг амин түлдээсэн шүү дээ. Чи тэр ингээд өнгөрдөг гэдгийг мэдсэн шүү дээ. Одоо тэгвэл яаж налуугийн тааруулж өнгөрүүлэхийн хоёлаа үзчихээ л да яа тийм ингээд хоёлаа ингээд үзчих. Ингэх юм бол хоёлаа болчих штэ гэдэг юм тэр хүүхдээ айцыг арилгах хэрэгтэй. Тэгээ нөгөө нөхрийг чинь жоохон ихтгэлтэй болгоод тэгээ дагуулад хамтдаа үйлдэлээ хийхгүй болохоор тэрийг чи алдсан чи алдаа байж гэж чичилж болдгоо. Тэгэн бол ястаа жинхэнэ хог руугаа орно. Өмнө чи ингээд алдаад байсан биз дээ. Тэгээд нөгөө 8 настай хүүхдээ загнаад байгаа тийм ялгаагүй болчихдог байхгүй. Чи өмнө нь ийм юм хийгээд чадаагүй үстэй гэл ингээл байвал нөгөөдөг чи бодол мэдрэмж зүйлсэн тэгвэл юугаар ялгаатай. Зүйлсэн бод хоёр өөр үстэй. Өөр. Бодол чинь зүгээр харъя. Чи үүдэд ингээд нэг юм далаа шиг юм дотор явж байгаа шүү дээ ингээд да. Баахан бодоод орж ирээд. Оо гэдэг чинь нэг юм далаа ёроо шиг юм байхгүй юу? Мань тийш загалтай адилхан байхгүй юу? Тэгээ хөвөөл ингээд хоол хайгаад ингээд дэг явж идэл. Хажуудлаас нэг замагч юм уу, хавч юм уу нэг хачи юм орж ирэн заяа. Тэрийг хачаад дэмий шороотой замаг энэ хоол гээд идээд ивэл тэр загас шимт ижил авахгүй штэ.
Тэрнтэй адил бодол бол тийм зүйл. Зүүн совин гэдэг бол намайг хүүхэд байхад тэнд нэг тийм шүрэн арал байсан, хад байсан. Тэрний ёроолд хавч цулцгалдаг байсан. Би очиж хавчны өндгийг авч идэнэ гэдэг хүсэл зүүн совин ч. Эсвэл одоо энэ далайгийн хамгийн их олон одоо хавч байх магадaltaй газар тэнд. Сонсож байна уу бүрхэ? Сонсож. Тэр хүн багцаалтаж бодох нь штэ. Тэгээ бас нэг тийм тэр хүнд нэг таамаглах үндслэл байгаа штэ. Одоо тэр загсанд таамаглах үндслэл байж байна. За тэр хүндийд л одоо нэг ягаас халбтай ёстой шүү. Эсвэл нэг хавчны үүр байхаа ёстой шүү гэдэг таамаглал байгаа штэ. Өмнө нь тэрүүгээр өнгөрч яхад нэг тийм ингээд хавчны ийм олон ийм харсан, үүр харсан. Тэнд л одоо хавч байгаа. Би тэндээс л очиж хавчны өндөг идвэл би сайхан ийм уураг юу гэдэг сайхан тижээлэх олон аавна гэж тэр загас төсөөлж л дээ. Тэнд байхгүй ч байж магадгүй, байж ч магадгүй. Тэгээ энэ төсөөл юунаас юу болоод байгаа юм гэхээр зүүн совин гэдэг зүйл чинь өмнө нь бид нар тэр мэдээллийг авч байсан зүйл байхгүй юу? Тэр мэдээллийг бид нар авч исэн тийм мэдээлэл байхгүй юу? Бид нар дээр суусан програмын дунд тийм нэг жижигхэн тийм бүрхэг тийм мэдээлэл байгаа юм. Яг баттаач батгүйч тийм мэдээлэл байгаа. Тэгээ тэр мэдээлэл яагаад бид нар дээр ингээд дотор байгаад байна гэхээр тэр мэдээллийг бид нар өмнө нь мэддэг байсан байхгүй юу? Өмнөх насандаа гэсэн үг. Тэ өмнөх насандаа юм уу тэрний өмнөх ч юм уу одоо хэдэн төрөлд байдیں۔ Тэр төрөлтийнхээ аль нэг дээр мэдчихсэн байхгүй. Тэгэхээр тэр чи ирээдүйд болох юмыг бид нар зөгнөд байгаа юм ердөө биш. Эсвэл нөгөө нэг гэрээнийхээ хагас усаас санаад байгаа гэсэн үг. Гэрээн дээр байгаа заалтуудаа хагас усын санаад байгаа гэсэн. Зүүн совин ч. Гэрээн дээр байгаа заалынхаа утга учирыг санаад ойлгоод байгаа гэсэн үг байхгүй юу? Үгүй ингээд мэдрээд байгаа гэсэн. Би нэг тэгээд гэрээ байгуулсан да. Тэрэн дээр нэг тийм утгатай юм байсан штэ гэж санаж байгаатай ялгаагүй гэсэн. Тэгээд зүүн совин ч ингэж нөгөө урсаж цаанаас нэг ингээд нэг энд нэг юм байгаа штэ чиний энэ мэдхгүй нэг юм нэг орхисон юм байгаа штэ гэдэг нэг зүгээр сануулаад байгаа л дохио байх гэж бодож байгаа. Тэрнээс нөгөө нэг ламбо гэдэг утгаараа ингээд ингээд харагдсан. Би мэдэрсэн гэдэг байгаа биш. Бидний талд ертөнцид байгаа өмнө нь байсан хуучин файл дотор байгаа мэдээлэл. Түүхийн баримт гэх юм уу? Тэ? Хэдэн онд чи тэгжсэн, тэгж өвдөжсэн. Тэгээ тэр өвчнөө тэгж ялж исэн. Тэрэн дээрээ тэгж ажиллаж исэн. Тэм үедээ гэрэлжсэн гэдэг бидний нэг архив байгаад байна. Тэгээ тэр архиваасаа бид нар нөгөө нэг хуучин надад нэг тийм байсан да. Тэрийг яг яаж хийдлээ гэж хайж байгаатай л яг ялгаагүй зүүн совин. Би бол тэгж дүгнэж байгаа. Зүүн совин бол тэгж дүгнэж. Тэгээ нөгөө өөрөх нь бодсноор болчих юм бол бид нар нөгөө зүүн совин зүнгөөр мэдэрч авсан юм бид нар өөрсдийнхөө болсноор хийчих юм бол бид нар нөгөө мэдээлэл маш чадварлаг ашиглаад тэр яг нөгөө 100% гүйцэтгэж чадж байгаа л гэсэн. Зүүн совин орж ирчихэд алга болчихвол би мэдээлэл ашиглахгүй нь архива буцааж ухаж яг зөв архивынхаа зөв хуудсыг гаргаж ирэх үйл гэсэн. Зүүн совин бодлоор орж ирж байгаа тий. Бодлоор орж ирнэ. Гэхдээ зүүдээр орж ирэх үү? Зүүдээр орж ирнэ. Тэгээ ихэвчлэн мэдрэмжээр орж ирдэг. Одоо жишээлбэл ингээ нэг цай ууж байгаа л одоо гараа түлхчих юм шиг санагдан да. Энэ ямар халуун цай гар түлхнэ гэж бодноо. Тэгээ яг тэр өмнө нь тэр гараа түлжил хийсэн байхгүй юу? Тэгчээд нөгөө нэг хүн чинь юу яаж байгаа шүү дээ. Тэгээс ирээдүг амар олж хардагтай биш байхгүй. Өмнө нь би ингээд түлж ийсэн юм ингээд түлэгд яг л ийм хэмжээтэй, ийм халуунтай, ийм устай, ийм хөлбөртэй аяганд би яг түлэгдэж ийсэн юм гэдэг мэдээлэл нь цаанаас нь өөрт нь гэдэг дохио олж орж ирээд байгаа байхгүй. Морд шүү. Сэргийн морд гэдэг шүү. Наа чи аюул шүү гэдэг бидний систем ажиллаж байгаа байхгүй. Эсвэл наа чи хэрэгтэй шүү гэдэг нөгөө машинаар ярих юм бол чи бидний нөгөө хянах самбар дээр алдаа заадаг таг ялгаагүй. Бензин дуусчих чинь. Тэгэхээр зүүн совин гэдэг бол мэдрэмжийн юм багц систем гэсэн үг гэж би бодож байгаа.
Ямар мэдрэмжэн дээр бидэрт ямар тохиолдол өгөх вэ гэдгийг л бид нар олж харах хэрэгтэй. Зүүн совин гэдэг чинь. Тэр зүү дээр хараад байгаа бол нөгөө нэг яаж байгаа юм. Систем өөрөө нэг ингээ компьютер уншиж байгаа юм шиг бид нар нэг алдаагаа хайдаг да. Одоо нэг машин ингээ алдаагаа өөрөө одоо ухаалаг машинууд л тэгдэг болсон шүү дээ. Хаана ямар гэмтэл үүсгэж чинь хэд дээр хин дээр ямар хувийн илэгдэл үүсэж чинь те. Аль нь нэвтрэх гээд одоо ингээ улаагаад байна халаад байна өдөртөө ямар тос нь алдагдаад байна хаана жирг нь яагаад байна нэг алдаа ингээд нөгөө машин чи өө компьютер чи өөрөө ухаалаг юм чи ингээ шүүдэг үстэй. Алдааны компьютер. Зүүн совин гэдэг бол яг л алдааны компьютер гэж би одоо дүгнэхээр. Зүүдэг алдааны компьютер үсгөө. Тий, алдаа онооны компьютер одоо юугаар ялгаа бодит амьдралаас арай ялгаатай тэр бас ололтыг бас мэдэрдэг. Зөвхөн алдааг мэдэрдэг байхгүй. Ололт болон хэрэгцээг мэдэрдэг гэсэн үг. Тэр чинь ялгаагүй үстэй. Хас дундар чинь эн чинь хэрэгцээний мэдрэмж. Бензин дуусах чинь тэдэн литр эн чинь хэрэгцээний мэдрэмж те. Тэгэхээр яг алдааны компьютер гэж тооцоохгүйгээр алдаа оноо бүх юмний одоо мэдрэмжийн мэдрэгч гэсэн үг л дээ. Мэдрэгч. Тэгээ мэдрэгчийг нэг баатсан систем л гэсэн болчихж байгаа. Тэгэхээр зүүн совинг бол би мэдрэгчл гэж үзнэ. Нэг ингээ буруу чиглэх гээд байгаа шүү дээ хүмүүс. Одоо буруу руу явах гээд байгаа шүү дээ. Ямар нэгэн байдал зорьсон зорилгоосоо цаашаа ингээд буруу сүнсний зорилгоосоо буруу тийш хазаах гээд хахаар зүүн совин хилдэг шүү дээ. Зүү дээр ч юм уу. Ихтэй бол нэг хүний ингээд алдаа оноог бидэрт ингээ хааваас хол хүний алдаа оноог бидэр сонсгоцоод ч юм уу. Тийм байдлаар бидэрт харуулдаг, мэдрүүлдэг. Ой, хаашаа явж байгаагаа харсан уу? Замаа харсан уу? Зам заагч ингээд ажиллаж идлээ, цагаан зураас заагч ингээд ажиллаа явж итэл чинь бид нар урсгал сөрөө тахиад ивэл болохгүй үстэй. Тэрний ялгаатай тал нь зүүн совин бол би ерөөсөн тэгжил тодорхойлно. Бидрийг чиглүүлэгчл мэдрэгчл гэсэн. Хэвээ явж гин үү? Үйл ажиллагаа чи хэвээ явж гин үү? Яг чи яг зөв дүрмээрээ яваад байгаа мó? Наа машин дэрэг чи осол аюулгүй авааргүй байгаа мó? Бүх юм чи хэвээ байна уу гэдэг дээр бид нарт ингэж нөгөө мэдрэгчийнхээ юугаар тохиоллоор бид нар дүгнэлтийг хийж өгдөг л зүйл гэж би зүүн совин бодож байгаа. Нэх гой зүүн совин орж ирэл нэх аз жаргал мэдрэх юм шиг нэх гой сайхан ингээ зүйлийг олж авах юм шиг бид нар тохио ирдэг штэ. За энийг бид нар зүүн совин сайнны зүүн совин гэж хүлээж авдаг те. Тэгм бол бид нар юу гэж ойлгох вэ? Би зөв явж байгаа юм байна. Би сансан бодсон үргэлж байгаа зүйл рүүгээ зөв дөхөж байгаа юм байна. Одоо ойртож байгаа юм байна. Энд чинь зүүн совин биз дээ. Тэгэх юм бол бид нар яах юм? Машины бүх хөл хэвийн шанавтаар гэрэл асаагүй бүх юм нь дүүрэн тэдэн километр туулна гэж зорьсон байгаа юм дээр бүх юм нь пүүл тосмааслын алдаа гараагүй дугууны ямар нэг алдаа гараагүй явж гин эн чин бидний яасан байх вэ? Нөгөө сайн руу дөхөж яваагийн зүүн совин бидтэй. Бид нар пүүл боломжтой сэтгэлтэй ханамжтай машинтай ханамжтай. Окей би ерөөс энэ замыг ингээл зүгээр туулчих юм байна гэдэг бид нар тэр мэдрэмж ирэх учраас эн чин бол бидний зүүн совин. Нэг л нэг ингээл маск өмөрдөөл нэг сонин болоод машин нэг орилоо бол хэлээ. Нэг сонин нэг тавгүй мэдрэмж төрөөл энэ нэг л юм газараа болохоо байх гэдэг да би буруу сонсоод байна уу энэ эсвэл би зүгээр айдсандаа ингээд автаад байна уу гэж эргэлзэж эхэлнэ. За энэ бол бидний муу зүүн совин. Аливаа нэг зүйлийг орхигдуулаад байна шүү. Ямар нэг юм үйлдэлээ хаяад байна шүү. Дутуу нэг юм үлдсэн шүү. Эргээд нэг мартаад байна шүү гэж сануулж байгаа зүйл чинь муу зүүн совин. Бидний ажил үүрэг одоо нөгөө гүйцэтгэлээ дотоод улмыг хийгээд байгаагийн л үр дүн чинь муу зүүн совин. Сайн хийсэн бол хэзээ ч зүүн совин гарахгүй шүү. Тэгээд одоо сүнсээс сэргэлдэх юм уу юу гэдэг жоохон бяцлаад өөрөөхөө төвшин жоохон ахиулаад ирэхээр хүний зүүн совин угаасаа нэмэгддэг юм шиг байна. Нэмэгдэн бид нар хөршигний цаатгыг харж байгаа юм. Надад яг нэг тийм жишээ тохиолдсон байна. Би ч ингээ ажиллаа игээд явж байгаа шүү дээ. Тэгээд машин барихтаа барина. Өөр бас ингээд ачаа бараага чангалсан гуулж механикаар гараар хийх юм байгаа шүү дээ. Тэгээд нэг өглөө би ингээд би чи харааны шил зүүдэг байхгүй машин барихтаа. Тэгээд би бодож байгаа харааны шил тэмүртэй ингээд юу мэрэ нэг өглөө надад бодол төрсэн байхгүй. Би ер нь ингээд машин барихтаа бид харааны шил зүүн машинаас буугаад босод ажлыг хийж явахдаа
шилээ зүүх хэрэг байна уу те? Бараг шилээ унгаач магадгүй, цохиж гимтээч магадгүй. Ер нь зүүхэ болох хэвээр болоо. Машинд орохороо зүүд юм билүүгээ бодсон байхгүй юу? Тэгснэ араас нь гээд ер нь зүүсэн дээр юм аа ямар нэгэн байдлаар шил чинь бас миний нүдийг бас хамгаалж штэ гэсэн бодлооч гэсэн байхгүй юу? Тэгээ яг тэр өдөр яг ингээд машина барьж явж байгаа нэг газар ингээд бачаагаа ингээд чангалах гад татсан чинь нөгөө төмөр нь болтраад миний яг шилэн дээр яг цохоод шилэн дээр яг үдээ тэнд цохоод тэнгуутаа шилэн дээр ингээд голсаад хамрын энийг зэсээд тэгээ хамраас бас гараад ингээд башаа унсан байхгүй. За наад жишээн дээр чинь яагаад чи тэрийг мэдэрсэн бэ гэхээр би бол ингэж чи өөрөө юу дүгнсэн. За чиний дүгнэлтийг эхлээ сонсъё. Би тэгээд тухайн үед зүүн савн гэж мэдээгүй л дээ. Тэгээ би багштай шууд холбогдоод багшаа миний ингээд бодсон бодлоод амар хүчтэй болчихжээ. Сайн ч бодсон би илээд энэ, муу ч бодсон би илээд энэ. Би ингээд өнөөдөр би ингээд нүрээ ингээд цогчих үедээ гэд бодоод шилээ зүүгээ бодсон чинь яг тэгээд нүрээ цогчлоо. Шил байгаагүй байсан бол би нүдээ гевтэхээр байлаа. Тэгээд хэлсэн чинь багш гэсэн чинь наад чинь чиний зүүн савн байна. Чиний зүүн савнаас хэрэгж байгаа маа гэдсэн. Тэр за. Одоо жишээлбэл бид нар дахиад өөрсдийнхөө жишээ дээр байна. Машин ингээд маслт өгч байгаа гэдэг хугацааг бид нар мэддэг шүү дээ. Ер нь мас солигдох хэмжээд өгч байгаа. Эсвэл дүү нэмэх хэмжээд болцсон байгаа ч гэдэг юм уу. Бид нар нэг таамаг байж байгаа ш дотроо. Тэгэнгүүтээ чи бид нар хинэггүй зан гаргаад масла ойрхон юм чи нэмэхгүй явсан ер нь болно шүү дээ. Ер нь болчих واخа. Нэг бол бид нар нэмнэ. Цагийн ямиг цаг тухайд нь гэдэг байдлаар хандна зү. За энэ хоёр сонголтын алийг чи сонгосноосоо болгоо л гэсэн үг. Чиний тэр муу сайн зүүн юм чаа. Чиний 70 ухамсар алийг сонгоод байгаа тэл адилхан. 70 ухамсар чи аль сонголтыг хийгээд байгаа наас шалтгаалж байгаа. Хэрвээ 70 ухамсар муу талаа сонгосон байх юм бол одоо муу үр дүнтэйгээ сонгосон байх юм бол чи тэрийг мэдэрсэн байгаа шүү дээ. Нэг муу юм болох гээд байна гэд. Яагаад тэр муу юм биелж байгаа вэ? Яагаад тэр муу зүүн савн биелж вэ? Уг нь чи тэр мууг засах хэрэгтэй байсан шүү дээ, тий? Сайн руу л явж хүн. Гэтэл яагаад тэр мууг биелүүлж байгаа вэ? Одоо шинэ дээр болохоор би эзэж тэгээд нөөрлөгөө юм цохихгүй байж болох байсан гэж юу? Тий, болох байсан тийм үү? Ингээд цохих гээд штэ би энийг ингэж аргалах хэрэгтэй байхгүй энэ цохилт ингээд ирэх гээд штэ гэдэг чи мэдчихсэн. Тэгээ яагаад тэр мууг ингээд үлдсэн? Яагаад үлддсэн? Цаанаасаа болох хэрэгтэй юм шиг яагаад үлддсэн? Юу хийгээг бол тэрийг яг зүүн савн гэж хойд бол миний хувьд мэдээг байхгүй юу? Чи дотоодд сууж байгаа дотоод хүүхдийн нөгөө эргэлздэг нөхрийн хэлснийг зөвшөөрсөн байхгүй. Энд наа төмөрчин болторнаа гэж чиний 70 ухамсар хэлсэн чинь дотор байдаг нөхөр чинь тэгсэн байхгүй. Нөгөө дотоод хүүхд чинь өмнө нь гимтэж гибэртэж ийсэн ингээд хаширцсан. Хэрэгсүү болцсон. Тэр нөхөр ямар ихтгэл үнэмшлэр хаддаг гэхээр зөвхөн гимтэж бэртдэг юмдээ л юу яа. Ихтгэл үнэмшилтэй байна. Үгүй наа чи ундын толгой дээрээс ундын цогтын хагалдын. Тэр зөрүүд нөхөр чиний удирдлагыг гартаа аваад байгаа байхгүй. Болдог юм болдгоороо болно. Наа төмөрчин ундын чи шилээ зөө. Унаад гинтээдийн. 70 ухамсар чинь бол хүй хамгаалаараа наа чин унтчих шүү чи нэг ямар нэгэн байдлаар болгоомжтой байгаараа гэж хэлээд итэл болгоомжтой байсан ч байгаагүй наа чи ирээд унчтیں цогчтیں. Гэт дотор нэг тийм хэрсүү нөхөр байгаа. Бас нэг аз жаргалтай нэг нөхөр байгаа. Гойнигтай нэг нөхөр байгаа. Ууртай нэг нөхөр байгаа. Яг нэг инсайд авч чигөө. Тийм яг инсайд авчиг бидний дотор тийм дандаа айж идэг. Бид нар өөрсдөө маш олон хувилбарлсан байгаа. Энэ ертөнцид одоо ингээд амьдрах хугацаанд. Бидний нөгөө copy paste файлууд айгүйх байгаа. Тэгсэн хэрнээ файлынхаа үндсэн мөн чанарыг буруу нэрлэлсэн байдаг. Буруу ч юу ах вэ? Олсон мэдээллийнхээ ингээд ангилсан байдаг гэсэн үг. Шинж чанараар нь. Аз жаргалтай нөхөр бол яах юм? Бүх аз жаргалтай мэдээллүүдийг татаж авдаа өөртөө хадгаллаа. Аз жаргал гэдэг файл үүсгэж чинь. Тэгээд нэг юмн дээр ингээд аз жаргалтай хөдөлгөх юм бол тэр ингээд бүх мэдээлэл ашиглаад нөгөө одоо ухаалаг систем шиг одоо юу лээ? Хиймэл оюун ухаан шиг ажиллана гэсэн үг. Гэтэл нөгөө эргэлзээ юм уу эсвэл танилцалтай хэрсүү нөхөр чинь
болдог байхгүй юу гэдэг нөгөө параар кодо төрүүлж өгөөд байна гэсэн. Нөгөө аж аргалын өмнөр оруулаад өгөөд байна гэсэн. Миний мэдээлэл баттай штэ. Би энийг чи олоод авсан мэдээлэл ахгүй юу? Би энийг юу хаана гэнэ ингээ код зохиож бидэрт нөгөө нэг. Үгүй хуучин авсан мэдээллийн кодыг л бидэрт өгөөд байна гэсэн. Хуучин авсан мэдээллийн кодыг биднэрт өгөөд байдаг. Биднэрт нөгөө шинэ код зохиох эрх өгдөггүй. Дотоод хөгтөж. Шинэ болох боломжийн одоо тий математикийн нөгөө нэг бодолт шиг тийм нөгөө нэг шинэ зөв хариу юм ололт шинэ хариултыг олохыг ерөөсө бүгд адилхан нэг юм юутай байтал үйлдэлийн ингээд нөгөө өөр хийх одоо юу хариулт нь одоо уг нь бол математикаар нэг л гарах хэрэгтэй шүү дээ. Одоо яг нэг хариул гарах хэрэгтэй шүү дээ. Ямар ч үйлдэл хийсэн. Тэгэнгүүт одоо энэ дотор хөгт чинь юу адаг юм аа? Хариулт ингээ хасах гарах гэсэн нэг хэсэг. Нөгөөх нь яг тоо хэрэг одоо 8-ын тоог яг гаргах хэрэгтэйс мэл нэг талдаа хасах гарах нөгөө талдаа нэмэх гарах гэдэг дээр ингээ туйлын нөгөө ингээд одоо кодоо тэд нар ингээ төрүүлж 8-тай нэг нь нэмэх 8 нэг нь хасах 8 гэсэн үг. Тий ингэж гарах гэдэг байхгүй юу? Дотоод хөхөд. Тэгээ зөрчилдөөн дээрээс хамгийн их нөгөө нэг давуу чанартай нөхөр чинь айдас хамгийн их агуулж байгаа хамгийн их энергичсэн нөгөө нэг нөхдүүд чинь эрчимцсэн нөхдүүд чинь бид нарт төрүүлж код өгдөг байхгүй. Сайн сайхан хөөрхөн амт ингээд урдуур норох гэхээр нөгөө хэрсүү чинь дээрлэхэд одоо жишээлбэл одоо арай илүү эрчимтэй байх нь шүү дээ. Бид нар олон хэрсүүж их асуудал ингээд авцсан 70 хумсартаа авцсан цуглуулсан байх юм бол бид нар яах юм? Хэрсүүгийнхээ өвгийг л агна. Тэр зөвлөл дээр гарч байгаа сте нөгөө ад жаргалтай ингээд амьдрахад нөгөө хэлбэлцэл дээр ад жаргалтай юмнууд орж ирдэг. Тэмүүлэл ингээд нөгөө аваад ахаар тэмүүлэлх нь нөгөө хариултуудыг буцааж нөгөө өгдөг. Тэр хүн амьдралдаа одоо тэр нөхөр чинь нөгөө хөгжим чинь шантраагүй шүү дээ. Өөрөөгөө нэг өдөр болгоноо л гэж яваад байсан шүү дээ. Тэрэндээ гутраагүй. Гутрал гэдэг нөхөрлөө ямар ч тийм юу өгөөгүй. Тэрэндээ очиж нөхрлөөгүй. Тий. Би нэг л өдөр болно гэдэг байдлаар л тийшээ л харсан. Тэр мэдээллийг л дэмцэн. Тэгээд бүр яаж нөгөө шилжилтийн өөр ертөнцид очисон ч гэсэн тэрийг алдаагүй. Энэ болох юм болох ёстой жамаараа болцсон юм чи би яаж чадахгүй гэдэг дээр байгаагүй. Би заавал эргэж очиж тэр тоглолтондоо орно гэж үзэж байгаа зү. Тэр миний амьдралын зорилго гэж итгэсэн байна. Тэрнтэй адилхан дотоод хүүхдийн хинэн нөгөө нэг өөртөө итгэлтэй байх ба гэдгээс шалтгаална. Хэрвээ хэрсүү өөртөө итгэлтэй байвал бид нар хэрсүүгийн үгийг дагна. Аз жаргал өөртөө итгэлтэй байх юм бол аз жаргалын үгийг дагна. Хэрвээ чадвартай нөгөө мэдлэгтэй ухаантай нөхөр бидний дотор байж ах юм бол ухаантай нөхрийнхөө кодыг бид нар авч програм ажиллуулна. Тэгвэл байж байгаа тэр дотор байгаа хэрсүү тэр ухаантай нөхдүүд байгаа шүү дээ. Тэдний чинь тэр хүч чадал нь цаанаасаа угаасаа тодорхой байгаа юм уу? Эсвэл аль нь хүч өгж ийн гэдгээс шалтгаалаад аль нэг хүчтэй цуглуулсан байгаа. Бид нар цуглуулаад тэр хүн угаасаа өмнөх амьдралтай ч юм уу цуглуулсан гэсэн үг. Амьдралын мэдээлэл дээр тулгуурласан ч байгаа. Дахиад нөгөө 0-8 наснда бичигдсэн байгаа бид нар тэр. 0-8 насн дээр бичигдсэн байгаа. Тэр нөхдүүдийг тэр алдааг нь яаж засах вэ гэхээр бид нар нөгөө юу яах вэ? Тэдэртээ нөгөө нэг юу хилцэл төрнө. Маш тогтсон байдлаар. Хүүхдтэй харьцаж байгаа юм шиг бид нар тэдрийг аргадаж хилцэл төрнө гэсэн үг. Ухаантай чинь төрүүлээд байж хам бол төрүүлээд янз янзын яриад бол бид нар тэрийг тэр нөхдүүдийн удирдлага тэр нөхдүүдийн гарт удирдлагыг л хамаагүй гэж болохгүй. Тэгэл юм бол тэгээд их замбраагаа алдна. Тэд нар чи хоорондоо гарт удирдлага өгөхөө гэдэгтээ би өөрөө шийдэх. Бид нар шийдэх ёстой. Би өөрөө шийдэх ёстой. Миний сүнс шийдэх ёстой. Миний далд ухамсар шийдэх ёстой. Миний сүнс шийдэх ёстой доо. Ер нь ил ухамсар дээрээ тэр нөхдийг хиндэн удирдлага өгөх гэдгийг шийд. Тэгэхгүй бол тэр нөхдөө чи удирдлага авчихаараа замбраагүй болгочдөг байхгүй. Одоо тэр дотоод хүүхдийн уургалтыг л хийж үзтээ бүрка. Тэгэхээр юм тодорхой олноо. Ер нь яг зүгээр ингээд ил ахамсараараач бясалгалаад хийж болно. Яагаад гэвэл би ер нь хүүхэд байхдаа ямар зоригтой байлаа. Өнөөдөр тэр зориг юм аа, зоригтойхаа зам дээр явж байгаа мó гэдэг рүү өнгийн юу идэх дуртай байсан, юу өмсөх дуртай байсан, хинд эрхлэх дуртай байсан, хинтээ сэтгэлээ хаваалцах дуртай байсан. Хүнд гомдлоо, гомдох төрлөө. Би багтаа хинт гомддог байлаа.
минь намайг бага наснд нь хитрхи их гомдоосон хүн хэн билээ гэдэг рүүгээ буцаад нөгөө анх програм бичигдэж эхэлсэн юм рүүгээ дахиад өнгөн гэсэн үг. Бид нар дээр файл үүсгэж ийсэн хуучин мэдээллийн сан руугаа бид нар самардах хэрэгтэй. Тэгээд тэр мэдээллийн сангаас хэрэггүйг нь гаргаж хаях эсвэл хэрэггүйг нь итгэхгүй болох, хэрэгтэйг нь итгэвтэй болгох гэдгээ бид нар өөрсдөө шийдэх хэрэгтэй. Зорилгоо тодорхойлоогүй бол хүн бол тэрийг шийдэж чадахгүй. Алин дээр нь ажиллахаа мэдгүй. Алийг ч итгэжүүлэхээ мэдгүй шүү дээ. За нэг иймэрхүү болсон. Тэгээд одоо өөртөө олсон энэ юмнууд яах вэ? Яг энэ минийх баталгаатай гэж би хэлж байгаа юм биш. Миний хувьд бол би өөрийгөө тэгж дүгнж ийм байд юм байна, ингэж ажиллах хэрэгтэй байд юм байна гэдэг анализаа гаргацал гэсэн үг. Тэрнээс биш энэ минийх зөв шүү, би ингэж олцсон шүү, эн чинь минийх шүү гэдэг байгаа юм юусэн байхгүй. Та нар ингэж дэш юм шүү гэж ярьж байгаа юм биш шүү. Зөвхөн өөр дөр ажиллаж байгаа миний сегмент одоо юу гэдэг тэрл юм гэсэн үг. Зөвхөн өөрийгөө хөгжүүлэхэд хэрэглэж байгаа арга чамтай л нөгөө бодол санаагаа хуваалцаж байгаа болохоос биш яг эн чинь зөв юм бэлээ, эн чинь муу юм бэлээ гэдэг юм бол биш шүү. Магадгүй ингэж хааж байхгүй гэдэг. Магадгүй миний ярьж байгаа юмнууд одоо миний юун дотор байгаа матрикс дотор байгаа дүгнэлт гэсэн үг. Тийм би матрикс дотроо хэр одоо гэрлийн хэмжээгээр юм олж харсан тийм юм харсан шүү л гэж ярьж байгаа. Би өөрөө матрикс дотор байсан зүйлүүдээс аль энэ олж харсан юмнууд нь энэ байна. Цаана дахиад өөр юу ч байгаа юм бэлээ би мэдэхгүй шүү дээ. Тэ? Одоо матрикс гэдэг чинь яг ярихаа тэр энтгэг эрдэмтний 70 ухамсарын эрдэмтний ярьснаар бол бид нар ингээд харанхуй юм том өрөөнд ингээд өөрт оногдсон гарч хийдэнгээр ингээд тусгаад хараад байгаатай ялгаагүй байгаа байхгүй юу? Өөр хүн гарт байсан гарч хийдэнгээр л ингээд хараад байгаатай ялгаагүй. Гэтэл тэр гарч хийдэн дээр тохируулга нь байж байгаа байхгүй юу? Игсэх үү, багасах уу, гэрлэн томсох уу, багасах уу гэдэг тохируулга нь бидний сонголт байхгүй юу? Тэгэнгүүт бид нар ингэж үзээд идэм билээ. Гарч хийдэн жижигхэн тусаад ингээд гэрлэн нэг иймхэн тусч ивэл за энэ чинь гэрэл юм чинь болно. Би цэнгээ өрөхийг хүсэхгүй байна. Энэгээр л харчий гэд ингээд яваад иж зөвшөөрөөл тэр харанхуй агуулга дотор ингээд нэг тусгаад олж харсан юмудаа аваа түүгээд ийм байд юм байна гэд мэдрээд яваад байгаа чинь бидний дээд ухамсарынхаа тэлэлтийг хийж байгаа юм байлээ. Дээд ухамсараа бид нар ямар хэмжээгээр тэлэлт өгөх вэ гэдгээ өөртөө тэр гарч идэнгийн тохируулгыг хийхгүй нь бидний сонголт. Гарч идэнгийн тохируулгаа ингээд нэмээд тэ шууд пул болгоод яа гэм би тэргүй энэ орчлон 12 дээрээс энэ агуулгаас авах хэрэгтэй гингүүтэй гарч идэнгийн тусгалыг томруулаад одоо пак гэдэг ингээд хүрээг нь өргөн болгонгоос хараад арай их үү ялуу хэрэгтэй мэдээлүүд ингээд цуглуулад өөрийнхөө дээд ухамсарлуу ингээд мэдээллийн ингээд бааз томор үсгээд явах юм уу яах юм гэдгээ бид нар өөрсдөө шийдэх юм бэл. Матрикс гэдэг чинь. Тийм би өөрийнхөө матрикст байгаа зүйлийг чамтай хуваалцлаа. Тэгээд хэрэгтэйг нь аваа хэрэггүйг нь орхин үзээ. За айгуу сонирхолтой гоё сэдвүүд байна. Гоё сэдвээс гадна гоё өнцгөр гоё тайлбарлалаа. Гоё шүү. За ойлгож байгаа байхгүй. Энэ эдрийг хүмүүсийн ингээд хүн болгоны өнцөг өөр байгаа шүү дээ. Эдрийг ингээд гоё яриуд бичиж аваад гоё монтажлаад тэгээд бос хүмүүс сонсох гэдэг байхгүй. Тий. Яаж энэ комьюнити дээр бас яаж үр дүн гараад байгааг бас ингээд харах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл хүмүүс чинь нөгөө мэдэгдэхүүн анхны мэдэгдэхүүн байхгүй учраас яг хин яаж яваад байгааг ч мэдэхгүй байгаа шүү дээ. Яг өндөө л зүгээр л нэг сонирхлоор орж ил хитэн залуучууд бужигын жагаал гарах нь гараал үлдэх нь үлддэм байна гэдэг санаа нийлснүүд нь үлддэм байна гэдэг ойлголт энд байж болохгүй байхгүй юу? Тэ? Бид нар энэ хичээлийг авснараа ямар дүн гарч байгаа юм бэ гэдэг чинь яг нэг ингээд оройн тойрог дээр айгуугаа сэтгэл хөдлөл тэрхэн үеийнхээ мэдрэмжээр яриад байгаа боловч яг үндсэндээ бидний энэ 70 ухамсар бодит амьдрал дээр биднэрт яг ямар үр дүн өрж байгаа юм, бидний зорилго дээр ямар нэмэлт материал болж ирж байгаа гэдгийг л бид нар харах хэрэгтэй байхгүй. Энэ нэмэлт материал биднэрт ашигтай юм ашиггүй юм уу? Хий дэмий баахан ном эргүүлээд байгаа юм уу гэдэгтээ ялгаагүй л бид нар олж харах хэрэгтэй зүйл чинь нэг энэ санаа чинь бол зөв байна. Тэгээ хүн чинь нэг асуухаараа нийтэн дундаа асууж чадахгүй нэг өөртөө энержитэй таарсан хүнээсээ очиод би яаж ийн чи яаж ийн гэж асуугаад байдаг байхгүй юу? Тэг. Тий.
Өөртөө таалагдсан ч юм өөртөө таарамжтай үзэл бодлын нэг өнцгтөр байдаг хүмүүсээс очиж асуугддаг. Олон уургалч гээ санаа гэдэг шиг олон хүний үзэл бодол дундаас энэ комьюнитигоо утга гарах учраас бид нар ингэж асуух нь маш зөв хэрэг байна. Чи админийхаа яг юун дээр зөв тохирсон хүн байна. Минийхаа байр суурь тохирсон хүн байна. Баярлалаа. Хүмүүсийн өнцөг тэгээд дээрэс нь бас үнэхээр гоё биелүүлээд гоё манифест биелүүлсэн хүмүүс байгаа шүү дээ. Жишээ нь одоо тэдний бас түүхэгдийн сонсмоор байна. Нэгдүгээр тэр хүмүүс орон мөгөр, хоёрдугаар тэр хүмүүс чинь ингээд юу гэдэг тийм хүмүүсийн яриаг сонсохоор амар гоё энерги аваад байгаа юм тий. Бас нэг юунууд олж хардیں۔ Нөгөө нэг дутагдaltaй болон ололттой талуудаа тэр хүмүүсээс олж хардیں۔ Өөр дээр байгаа дутагдaltaй нөгөө хариуг нь олохгүй байгаа бодлогуудынхаа хариуг төхөөлдөг гэсэн үг. Тий, хүнээс сонсоход би яг бас тэгж ойлголоо л дээ. Яг ингэ ярингууд би тэгэхэд гэсэн ш, дээрээ тэгэхэд гэсэн ш тэгээд. Бид нар нэг бодлого нухдаг үстэй. Одоо жишээлбэл бид нар нөгөө математикээр ярих юм бол бид нар нэг бодлого л нухаж байгаа нөхдөд тэртэй. Зорилгоо ингээд нэг одоо жишээлбэл нэг зорилго тавьсан байгаа. Эсвэл энэ суралцаад байна гэдэг чинь бидний нэг бодлого бодож байгаа нөхдөд тэртэй. Тэгэл нөгөө нэг л хариу гаргах юмн дээр бид нар яадаг юм өөр үйлдэл хийгээл данд нь ямар нэг юм орхигдуулаад алдаа гаргаад бид нар чинь нэг хариунд буруу болоо явчихдаг үстэй. Тэгээ бодолтой ингээд эргээ харахаар хүмүүсийн бодолтыг бид нар ингээ хараад нээр нь тэнд тийм орхигдуулсан тийм томьёон дээр нь тэгсэн алдаа гаргасан байна гэж олж хардагтай яг ялгаагүй гэсэн. Тэгээ ганцаархнаа би мэддэг би яг томьёог нь мэдж байгаа гэл нухаад байвал хүн гардггүй шүү дээ угаасаа. Ямар нэг тийм юу орж ирж дохио болгох ч юм уу ямар нэгэн тийм одоо ингээд нөгөө алдаагаа эргүүл тойруулах тийм чанарын тийм нөгөө үзэгдэл харагдал нь ч юм уу мэдрэмж орж ирж тэр бодлого дээр ямар алдаа үүсгэж байгаагаа хүн олж хардаг байхгүй. Усан сэлдэг хүн өөрийнхөө сэлэлтийн алдаа хэзээ ч олж харахгүй багш дасгалжуулагч юм уу хажууд нь сэлж байгаа сурагчдаас л хүн харж хардаг шүү. Тэгээ яг тиймэрхүү л гэсэн үг л дээ бидний. За иймэрхүү байна. Өөр ярих сэдв байна уу? Байхгүй бол өндөрлнөө хоёулаа. Одоо тэгээд нөгөө нэх мэдлэгтэй юм шиг амар сөрхий нөгөө хийрхэд одоо ярьцсан бол өстой уучлаарай. Нөгөө нийл тэгээ одоо өөрийн оюун санаа бодолд байгаа тэр дүгнэлт анализэд бусдад хэрэг болох болов гэдэг ч юм уу. Би ингэж боддог шүү гэдэг өнцгөөсөө л ярьж байгаа гэдгийг ойлгох бах те. Хоёулаа юун дээр үлээ мессенжерээр нэг 15-20 минут ярьсан баг. Тэрнээс хойш зөвлө ороод цавч минут ярьсан шүү дээ. Харин тий яг ингээд нэг би бас нэг юу яагаад байгаа л да нөгөө бясалгалын сургалтын дээр бас ингээд надаас хүмүүс айгуу тийм нөгөө юу авах дуртай. Нөгөө менторийн зэрэглэлт ингээд өгөгдөж байгаа нэг юм одоо хуваалцах тий одоо энэ ярих хэрэгцээг надтай ингээ хангах гэдэг байхгүй юу хүмүүс. Энэ ярих хэрэгцээ гэдэг чинь бас нөгөө интерьер хийж байгаа юм шиг дотоод ертөнцтэй нөгөө цэгцлэх байдлыг үүсгэхэд нөгөө ганцаараа ингээл би энэ байшин ингэж янзлна гэд хэн их нэртэйгээ зөвлөхгүй ингээл хүн ингээд нөгөө бодолтой дарагдаад байвал тэр интерьер хийжээч бүтэхгүй шүү дээ. Хийцний дараа ч нөгөө эхнэр хүлэн зөвшөөрөхгүй шүү дээ. Байшиндаа одоо интерьер хийлээ гэж бодоход. Тэр шиг одоо над дээр бол ингээд бясалгалын сургалтанд явж байхад энэ хүмүүс надаас айгүйх тийм ярих хэрэгцээ аваад байдаг нь анзаарчихсан. Тэгэл би яг нэг цаг 30 минут яриад миний яг ингээд юм дуустдаг. Нэгээрс 70 тухамцар яг мэддэг. Одоо яг болсон биш үү одоо бүгдээ. Хүмүүс яг өөрөө чинь ингээд ярьсан юм хүмүүс өөрөө чинь яриулах дуртай гэж юу? Тий, яриулж өөртөө нэг юуг засуулах дуртай. Зөв. Нэг бодлого ярилцчих штэ. Тэгээ маань хүнээс чи яг яаж аргыг олсон юм бэ гэдэг байдлаар асууж байгаа гэсэнтэй ялгаагүй надаас бол яг асуудаг. Ягаад чи мэдгүй огт ингээд танилцж байгаагүй ч юм уу. Огт нөгөө нэг сайн мэдгүй зүгээр зүүм дээр ингээд оролцоод нэг царай бараагийн ч харж байгаагүй хүмүүс нөгөө танаас ингээд нөгөө юу авъя. Одоо тантай ярьцаад нэг юм дээрээс өчир олоотхоо гэдэг хүмүүс аюух орж ирдэг. Надтай бас яг тэгдэж надтай админ болооч тэр юм уу?
Хүмүүс айгүй ярьдэн шүү дээ. Ийм ингэсэн тэгсэн ингээд ярьдаг ба. Тэгээд гэтээ гол онцлог нь би болохоор ингэж өөрчлөж ингэж ярьдгүй сонсдог байхгүй. Тэгвэл юу болсон? Бүхэн айгуу сонс. Зүгээр сонсоход л тэр хүн амар гоё болоод улам гоё юм яриад. Тэгэл тий хүнд ерөөсөө яг тийм байгаа хгүй. Яг энэ хүнд яриа энэ дотоод хийгээ ингэж гаргах хийн төлөвийг ингэж нөгөө үүсгэж хийн төлөвөөрөө дотоодд байгаа тэр хурцсан байгаа тэр хийнүүдийг гадагшлуулж ингэж чөлөөлөх хэрэгцээ маш их байдаг. Удаан хугацаагаар ингээ ярихгүй ингээд бодолдоо төөрөлдсөн өөрийнхөө бодол дотор ингээд бүр хой салхи болгоцсон улсууд чинь тэр хой салхийг намжаахын тулд гадагшлуулахгүй болдоггүй гэсэн үг байхгүй. Тэгэл тэр хой салхитайгаа яваал гэвэл нөгөө өчрө болохгүй тэгээ шуурал дотор нь шуурал харанхуй л яваад. Тэгэж тэр хой салхийг ингээ тийм хүмүүстэй ингээ байнга ярихад чи дандаа гоё юм ярихгүй шүү дээ. Бас заримдаа ингээ хүнд хэцүү юм ярина. Тэгээд миний хувьд болохоор тэрийг амар хүндэд хүлээг авчдаг байхгүй өөр дээрээ туслаад би шийдэж чадсангүй гэдэг байдлаар тийм би шийдэж чадсан юм уу тэр хүнийг өөрөлдөх ч юм уу яагаад юм бэ гэж мэдгэлээд байдаг. Тэрнээс хамгаалах юм арга. Тэрнээс хамгаалах арга бол нөгөө нэг ястай нөгөө тоомжиргүй гэдэг ном байгаа шүү дээ. Тоомжиргүй амьдчгүй болдог. Тэр шиг нөгөө нэг юмыг ингээд нөгөө яг хөнгөө хүлээж авах гэсэн. Чухалчилж чи хэтэрхий чухалчилж хүлээж аваад. Би магадгүй би тэгэж амар сэтгэлээс сонсдог болохоор хүмүүс надад яриад байгаа юм байна. Тийм. Тэгээ өөртөөгөө харьцуулаад байна тэр хүмүүсийг. Тэр хүн өөр хүн чи өөр хүн гэдгийг бас баримтлах хэрэгтэй. Би ингээд баахан юм ярьж идэл чи дотроо өөр юм бодож иж болно шүү дээ. Ямар сонин юм яриад байгаа юм бэ? Юу ч жишээд байгаа юм бэ? Ямар сонин гачаан ойлголттой ч юм дээ гэдэг бүдүүн бараг ойлголттой ч юм уу гэдэг юм чи ингээд бодож иж болно. Тэг бодлоо хэлэхгүй шүү дээ тий. Тэгэхгүй тэгж нөгөө шүүлт үүсэхгүй. Эсвэл нөгөө нэг би яаж туслах вэ гэдэг ч юм уу ингээд нөгөө туйлын юм руу ингэж савчиж болохгүй. Чи зүгээр л тоомжиргуул бай гэж. Тий. Том зэргүүл байна. Тэгэл хэрэгтэйнүүд нь чамд хэрэгтэй нөгөө дахиад өөрийнхөө бие төв рүү орно. Өөрийнхөө дотоод ертөнц рүү орно. Өөрийнхөө дотоод ертөнцид гадны нөхдүүдийг холхиулаад байхгүй гэсэн. Тэр чинь чиний дотор холхиод байна. Гэрт чи ороо гуталтайгаа холхиж байгаа тийм ялгааг болчих. Бас ийм зааг багсдаг шүү дээ биднэрт. Хэнийг ямар зочин байх вэ? Хэнийг ямар зочин биш байх вэ гэдэгт бид нар зааг багсдаг. Тэгээд чамд ингээд хүн ингээд талх авчирч өгснөө те. Миний найз нь шин талх барьсан бэ гэж авчирч өгснөө. Баахан тортой шарилж хажууд нь гялгар утанд хийсэн. Хашааныхаа шарилжийг төс юм аа. Чи энэ шарилжийг юу агаараа хэрэглээрээ энэ хэрэгтэй гэл. Чиний хэрэглэдэггүй баахан шарилж ч юм уу эсвэл хэрэглэдэггүй баахан жимсийг авчирч өгөөд байвал харшилдаг жимсийг авчирч өгөөд байвал чи тэр хүнээс аваад ах уу? Баш. Тэ тэрэн дээр ялгаагаа өгөх хэрэгтэй. Энэ хүн надад талах өгөөд байна уу, хог өгөөд байна уу гэдгийг ялгах хэрэгтэй л та. Тэгээ хоёулангийн шаналдаал те. Би талахын чааван энэ шарилт чи хэрэгтэй юм бол яваан дайраг бол надад байж гээл аваад авахгүй. Чамд хэрэггүй бол чи тэрийг чод цааш нь уучлаарай энэ надад хэрэггүй маа. Би хэрэгтэйг л авч идэх үү гэдэг шудраг байдал дээр байх хэрэгтэй. Би юу надад шарилж яриад бай гэж хэлсэн үг. Хэлэх хэрэггүй. Чи бити энийг өгөөдэй гэхгүйгээр тэр хүн ярьждаг бити сонс гэж юу? Тий, бити сонсчод мэдээлэл олгож бити аа. Зүгээр урсгаал гаргана. Энэ тэгэл тэрийг ашигтайгаар нэг тал руугаа эргүүлж болно. Энэ хүн ингэж алдсан бол миний хувьд тэгвэл би энийг дараа тохиолдол одоо энэ яг надад хэрэгтэй юм уу хэрэггүй юм гэдэг байдлаар бас авч байна. Эсвэл яана би өстө өмнө яг ингэж хийстэй гэдэг дээр акцент өгөхгүйгээр зүгээр за нэг энэ чи харин тэгээ даваад болсон юм чинь надад бол окей. Гэ дандаа нөгөө эерэг рүү нь хувигна гэсэн. Чи болохоор ингээд эеррүүчгүйгээл сөрөөрүүчгүйгээд байна гэдэгтээ ялгаагүй гэсэн. Нөө үйлдэлийн давтамжаа нэг зам дээр байхгүй. Дээшээ нэг гараад доошоо нэг буугаад байна гэсэн. Тэр хүний имийг тэгж хүлээж аваад байгаа бол бид нар үйлдэлээ нэг зам яг л нэг төвшөнд барих хэрэгтэй. Хэрэгтэй үедээ бид нар тэр дээрээс очиж хэрэгтэй юм аавна. Доор байгаа нэг төвшингээс нэг хог ба хамаагүй цуглуулж байна.
хэрэглээгүй болсон юмнуудаас хог хамаагүй зөглөлөд жирээдэж болт. Бид нар ер нь хогийг хэрэглэдэггүй шүү дээ. Хог л гэж нэрлэлсэн бол хог байдаг шүү дээ. Тэгэхээр нэг одоо тэр нөгөө хүний хэрэггүй юмыг сонсоод ингээд байна. Энийг одоо яаж яах вэ гэдэг дээр чинь бол би бол яг нөгөө өөртөө цензур өгөхтэй гэж бодоод байна. Цензур. Яг нөгөө хүнийг ялгуурлан гадуурхаж байгаа юм шиг харагдах байх та. Гэтэ хүний цензур л гэж байгаа юм биш. Тэр хүнээс гарч байгаа мэдээлэл дээр цензур гэсэн. Мэдээлэл бол ярилцаж байгаа сэдв дээр нь цензур өгнө. Чи одоо ингээд хайр дурлалын асуудал дээр ингээд нөгөө ямар ч тийм нөгөө юу байхгүй одоо даалгавар гэх юм уу нөгөө гэрийн загсаар хайр дурлалын асуудал дээр даалгавар байхгүй байлаа. Чамд тэр хайр дурлалыг шийдэж авах ямар ч асуудал байхгүй байлаа гэхэд чамд нэг хүн ирээд хайр дурлалаа яриад байвал чамд онцгүй үсттэй тий. Хайр дурлалынхаа бүтэмжтэй байдлыг яриад байвал чамд онцгүй. Тэртээ тэргүй чамд бүтэмжтэй байдал нь л оногдсон байгаа. Чи тэн дээр угаасаа хайр дурлалыг нөгөө гэрээн дээр сонгоогүй. Өмнө нь хийгээд гүйцэтгэсэн даалгавар байхгүй юу? Гэтэл өмнө хаа байсан өмнө хийсэн даалгаврыг чамд муу санаар нь яриад байвал чамд утгагүй байгаа тийм үү. Тэгхэн бол чи тэр даалгаврыг яах юм? Энд чинь бол чиний даалгавар шүү дээ гэдэг байдлаар чи дотооддоо өөрийгөө хамгаална гэсэн үг. Тэгэхгүйгээр тэр нөхөртөө хоёулаа гэрийн даалгаврыг чи хий. Тэ. Тэр хүнд тэр зөвлөгөө заавар өгөх хэрэггүй гэж юу? Хэрэггүй. Яах юм? Чамд туслая гэдэг байгаа байхгүй. Чи өмнө нь төгссөн курсийнхээ ямиг тэр хүнтэй хамт хичээлцгээ тэр хүний үйлээс хуваалцах гэдэг гэсэн хэрэггүй. Тэр хүн өөрөө даалгавартай тэр даалгавраа биелэх гэж яваа нөхөр. Зүгээр л чи өөрийнхөө мэддэг өнцгөөс наадхаа чи нэг тэгж хийсэн бол арай дээрдэх байсан уу да гэдэг рүү зүгээр чиглүүлэл орхино. Эсвэл огт буруу яваад байгаа бол уучлаарай. Наад чи арай буруу өнцгөн байна шүү гэж нэг хэлчин тэгэл болоо. Тэрнээс чи тэхгүйгээр шууд ингэж байгаа байхгүй. Хоёулаа наад даалгавар чи хоёулаа хамт нухчих уу? Хоёулаа хамт хийчих үү гэх гээд байгаа нөхөр байхгүй. Тэр хүний хийхтэй даалгавар шүү дээ. Та хамтарч хийсэн юм дээр багш яах юм? Дүнэлт өгөхдөө юу гэх юм? Чи сайн байш шүү гэж өгөх юм уу? Эсвэл бүрка та хоёр сайн байш шүү гэж өгөх юм уу? Тус нь өгсөн даалгавар дээр. Тэ чи очиод хамжидсан байна. Чигтийн найсаа тус болсон. Тэр нөхрийн толгойд юм үлдэхгүй ш дараа нь. Яагаад гэвэл 50% бүркагийн тарих орсон ш. Уг нь бол 100% гүйцэтгэх хэрэгтэй байхгүй нөгөө нөхөрч байна. Тийм даалгавартай ярьсан байдаг. Тий. Даалгавраа гүйцэтгэж чадахгүй бусдаас тусан жаа. Босч яах гэдэг юм гол тий. Нөгөө даалгавар шийдвэрлэх байхгүй дахиад шиг бол. Тэр унжил яг л. Тэр бүдэрчил яг л хамаагүй. Тэр хүний бүдэрчтэй асуудал. Тэгээ чи хамт бүдэрх гээд байгаа байхгүй. Пүү. Наад даалгавар чи хамт хийсэн чинь өстой би бас алдаа гаргацсан биз дээ гэх гээд байгаа байхгүй. Үгүй чи өмнө тэр даалгавар хийсэн учраас юусэн чамд хамаарлахгүй. Чи зүгээр л өгшөө буруу юу зөв үү гэдэг рүү жоохон чиглүүлээл хайнаа л гэсэн. Тэгээ тэрийг би тоомж өргөө гэж хэлээд байгаа. Тэгээс огт сонсохгүй ингээ хүлээж авахгүй. Би тийм юм сонсдгүй, би тийм юм сонсдгүй биш. Би наадах чи хүлээж авахгүй. Надад ерөөсөө оногдоогүй сэдв байна хэмэдэхгүй гэж болохгүй. Чи жоохон мэддэг юм ээ хит ингэж лавшруулан би тэгин чамд туслан гэхгүйгээр наач нэг ийм хөл байдгийг шүү чигийн л зааж. Тэгэл болоо. Миний бодлоор нэг иймэрхүү байж магадгүй. Тэр хүн сэдлийн нөгөө л хай. Тэгээ цааш нь тэр хүнийг нялцгах ямар ширэг байхгүй. Араас нь дагажгүйгээд би чамтай хамсарч би чамд туслая гэдэг ямар ширэг байхгүй. Бид нар зөвхөн дөрмөн нь шүү дээ. Бид нар өөрсдөө туслах зорилгоор бид нар өөрсдөө хөгжүүлэх зорилгоор ирсэн нөхдүүд байхгүй. Бусдад туслах биднэрт хөгжилтөнд туслаад авахгүйгээд ах ямар шаардлага байхгүй. Зүгээр бодит амьдрал дээр бид нар бол нинжин сэтгэл гэдэг юм барих хэвээр хин нэгэнд ингээ хэлбэлцсэн байдал энэ материалист ертөнцид л бид нар байгаагаа хуваалцах бол юу байх хэвээр. Хит нөгөө ингээд бид нар нөгөө дээд түвшинд очиог болохоор бусдад төгөх бүтээлч байдалтай хүрэх болоогүй учраас бид нар тэр нөгөө багш болоогүй гэж багш болохгүй гээд ах ямар шаардлага байхгүй. Хэрвээ өөрийгөө ханаад ингээд бүр пүүл болоод би энд яг туслах хэрэгтэй гэдэг тэр мэдрэмж орж ирэх юм бол орж ирээд байгаа бол бүр пүүл байнгын тэр зорилго чинь таны багш болох зорилго юм бол тэрийг л хийн гэсэн. Яасан сонирхолтой гоё ярьслаг боллоо. Тасарч.